Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Урилгыг маань хүлээж авсанд нэн гүн талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа. Сайн байна уу? Хоёулаа ч бас нэгэндээ ярилцлах, урилга өгчгөөд харилцан тохирчиж бас нэлээд удалчлаа. Тэгээд миний ажил болсонгүй уучлаарай бас. Тэгсэн хоёулаа ярьсаар байжгаад. Өнөөдөр харин их сайхан өдөр байна. Орчлон хорвоогийн гоо төгөлдөр охин үртэй болсон. Яг тэр мөчөд жаргалаар дүүрж ирсэн их сайхан өдөр хоёулаа хөрөлт өнөө хийж байгаа юм байна. Тэгээ энэ сайхан мөч рүү тий энэ сайхан мөч рүү эргэж очиад аав болж исэн тэр сайхан үеэд орсол. Би одоо тэгээд нөгөө хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр нэг загталчтай юм л да. Гол нь яг уу дараа нь одоо ингээд бас аав маань төрсөн өдрөө загталчдаг байсан, тэгж загтдаг байсан да, ингэж сургадаг байсан да гэж бас эргэж уншижээвэл зүгээр юм уу хүүхдүүдэд гэж боддог. Тэгээд тэн дээрээ нэг хэрэгтэй юм эсвэл өөрийнхөө ухаарсан ойлгосон юм энэ бас биш тэмдэглэх дуртай. Тэгээд өнөөдөр бичсэн загтал дотор бас байгаа. Тэгээ хүний аав болчоод яг өөрийнхөө ертөнц дотор өөрийгөө зөвхөн боддог тийм хүн өрөөл хүний хэн нэгний тухай өрөөлийн тухай бодох болсон өрөөлийн одоо өмнө хариуцлага хүлээсэн тэр юм яг ухаарсан л байдаг байгаа даа гэж бас бодогдчихл байсан. Тэгээд одоо бас баг залуу байсан юм чинь тэгээд одоо мэдээж сэтгэл үерлэж хайр ундарч тэгээд мэдээж одоо хүний сайн сайхан аз жаргал бол дүүрэн байсан байж таарна. Тэгээд өнөөдрийн энэ байгаагаас харахад бол яг тэр үед одоо бас зарим нэг юм дутуу бодсон ч байж магадгүй, алдаж яссан ч байж магадгүй гэж бодох нь. Тэгээд энэ өнөөдрийн загтал бол яг тэр санааруу илүү хүүхд рүүгээ чухалчилсан. Ер нь залуу гэдэг нас бол гэнэн байдаг шүү. Одоо миний хүүхэд хүний ээж болцсон шүү. Тийм болохоор одоо хүний эцэг их гэдэг бол илүү одоо том алс харж илүү их ухаан зарж ингэж амьдрах хэрэгтэй байдаг юм байлээ шүү. Аав нь одоо энийг л одоо өнөөдөр үл энийг ойлгоцсон шүү гэдэг тийм одоо ухаарл өгөх гэж л бодож захиалсан. Харин тий их гоё яг таны хэлж байгаагаар ухаарал нэлээд давангаас их сайхан захиа байсан. Одоо чи яг ингээд гараараа цаасан дээр загтал бичдэг хэлбэр нь байх шиг байгаа юм. Гэхдээ арай өөр хэлбэр рүү шилжсэн ч гэсэн үүнийгээ утга санаагаа үлдээж ийн гэдэг нь их сайхан юм да тийм ээ. Аавын сургаалд алт ээжийн сургаалд эрдэнэ гэж бид нар чинь ухамсартай ухамсаргүй яриад идэг мөртлөө үг гэдэг чинь өөрөө ямар их үнэтэй антай гэрэл гэгээтэй юм бэ гэдгийг ер нь их ойлгоод л байна. Тэгэхээр одоо тэгээ юм хүнчтэй ер нь юм мартдаггүй юм билээ шүү дээ. Ер нь нэг жихээр орсон юм бол одоо хүний зүрх сэтгэл аа нэгэн газар нь хадгалагдаж л байдаг юм байлээ. Гэлээ гэхдээ аав ээжийнхээ одоо ингээд баг залуу байхад минь хүүхэд байхад минь хэл сургаж байсан тэр болгоныг бол одоо бид нар ингээд нэхэд байвал санахал байх л та. Гэхдээ бичээд тэмдэглээд үлдээсэн бол тухайн үед нэг дэвтрийн болонд нэг тэмдэглэлийн дэвтэрээр бичижсэн бол өнөөдөр одоо ингээд аавгүй ээжгүй болсон цаг тэр их маш их хэрэгтэй болох байсан байна гэж боддог. Хорвоол юм чинь би одоо нэг л өдөр буцсан. Тэгэхэд одоо миний хүүхдүүд бас хүний амьдралд хүний хорвоо дотор тэгээд өнчрөөл үлдэн тэр цагт магадгүй аав маань одоо яг ийм үед надад юу гэж хэлэх байсан бол тэгээд над одоо өөрсдөө зориулаад бичсэн шүлэг өөрсдөө зориулаад бичсэн загтал энтрийг унших юм бол ухаарлал олох байх гэж аминдаа боддог шүү дээ. Гэхдээ энэ бол одоо муу ёрлоод байгаа зүйл биш. Ер нь бурхны шашинд бол мөнх усыг байнга бяцлагжээ гэж хэлдэг. Мөнх усыг бяцлагна гэдэг бол урсж байгаа энэ цаг хугацааг зүйтэй зүйлд зарах, ашиглах тэр одоо апаалдсан баухаа тэр хариуцлаганд л сургаж байгаа сургаал авахгүй төнөөс ч одоо чи одоо өөхн маргааш өөхн гэдээ айлгаад байгаа зүйл бол бас биш. Тийм болохоор одоо манай хүүхдүүд ч гэсэн нэг тийм захид занаад байгаа юм шиг захаа уншаад одоо бас харьцангуй сурцсан байхаа. Харин тийм те өнгөц биш, гүн биш, гүйхэн биш, гүн рүүгээ нэлээд бодох хэдэн сайхан зүйлийг таасаа хэллээ. Тэгэхээр өөр хангаа аймагт төрж өссөн жахан орхуу энэ их бидний Монгол хүн бүхний гүнд байж идэг
соёл гэдээ ярихаар ангатгаар өндөр гэгийн богдыг заавал дурсч яадаг тийм нэг гайхамшигтай айл авраа та холбогдсон байна. Хоёлаа цаг хугацааг жаахан ухраагаад Өвөр хангай аймгаас эхлэж явж байгаад яагаад ийм сайхан зүйлтэй соёл урлагтай холбогдов гэд тэр тухай хөрөлдөө. Аа. Би одоо тэгээд манай мундаг хүмүүс бичгийн мэрэгч бас хэлсэн байдаг. Ер нь өөрийн их орон, өөрийн төрсэн газар нутгаан болвол сонгодгүй юм аа гэд бас бичсэн яруу найраг хэлсэн тэр байдаг. Гэтэ би бас боддгийн зүгээр мэдээж одоо би тэр газар төрн энэ газар очино гэж боддог. Тэр өөрийн ерөөлөөр тэр өөрийн хүчээр төрдөг хотод хувилгаад нь би бас бичгэлээ гэсэн. Тэр Монголын одоо өв соёлын үлгий хүүс тэр аймаг орон нутагт төрөх болвол бас миний урд урдны хүмүүсийн хийсэн үеийн үр, хураасан сайн үеийн үрээр л би тэр газар төрсэн баг. Тийм учраас тэнд бол зүгээр нэг санаандгүйгээр төрчөөгүй байх гэж боддог. Тийм болохоор би аав ээжигээ олсон, өссөн нутгаа олсон. Тэгээд тэр нь бол одоо би заримдаа ингээд онгорхороо тэгдэг би дэлхийн нийслэл төрсэн гэж хэлдэг. Энэ бол одоо дэлхийн нийслэл байсан газар нутаг орн хар хорин болвол тэгээд энд бол хүн төрөлхтний соёл, хүн төрөлхтний урлаг, хүн төрөлхтний мэдлэг ухаан урж бүрэлдэж исэн ийм газар нутаг. Тэрний айдас жандуу тэдний одоо ишиг буян бол мэдээж миний энэ сүнс одоо тэгээд энэ өвөгдөл энэ юмд бол шингээд тэгээд тэр нь миний баялагч болдог байх нэг талаасаа, нөгөө талаасаа бас миний үүрэх ёстой үүрэг хариуцлагч бас болдог байх. Тэгээд энэ утгаараа би одоо энэ соёл урлагийн салбар руу өнөөдөр ингээд орчоод явж байгаа байхаа гэж ингэж бас боддог. Тэгээд миний одоо 17 нас хүрч явах үед жишээлбэл Монгол улс энэ охины шашин, ерөн шашин шүтэх хэрэгчлөөг иргэндээ өгсөн. Тийм үе таарсан. Тэгээд би 17 наснда сүмхэдэд шавьд суучаад тэгээд тэнд нэг 19 жил болсон шүү. Тэгээд би энгийн болсон. Тэгээд энэ энгийн болоод би тэр сүмхэдэд шавьд суужгаад тэгээд дараагаар нь энгийн болоод одоо ингээд энэ соёл урлагийн салбарт ажиллаж байгаа ч гэсэн цаанаасаа үүрэг хариуцлага байх гэж бол би ойлгодог. Тэгээд энэ Монголын соёл урлагийг судлах энэ ай савн дотор Бурхны шашны өв соёлыг судлах энэнтэй холбогдолтой судалгааны зүйлсийг оруулж ирэх энд одоо өөрийн жоохон сонссон мэдсэн юм аа хүн амьтантай судлаач найз нөхдөдөө нийлээд ингээд нэг олон түвний хүртэл болох тэр үүрэг хариуцлагаа л одоо үүргээл гүйцэтгэл ингээд явж байгаа байх гэж боддог. Тэгээд жоохон хэр хариуцлагатай хэр одоо тийм одоо юу гэдгийг гүйцэтгэж байгааг бол би бас цаа ойлгохгүй байна. Гэхдээ яг тэгээд дараагийн хүмүүс дараагийн улсууд одоо энэ даваасран гэдэг нэг судлаач байсан тэр лам байсан юм байна лээ. Тэгээд энэ Бурхны шашны соёлыг бол бас ингээд залгуулгад хойно нэмээр оруулсан юм байна. Тэр хүний зохиол бүтээлийг үзэж уншвал тэр талаас нь бас судалсан байт юм байна гэдээ ингээд бичигдээд үлдээд ач холбогдол нь дараад гарах байх л гэж бодож байна л да. Тэгэлгүй яах вэ? Даруухан шиг хинт ч юугаа хилдэггүй эдгээр олон мэрэгжилтэй хүмүүсийн нуруунд дээр одоо бид нар ингээд 21-р зуунтай залхацсан сууж байгаа. Тэрийг их нарийн ойлгомоор тэгэхгүй болохоор аав ээж ингээд болж төрчөөд хүн болж төрчөөд аав ээж болоод ингээд яваад байдаг юм уу гэсэн чинь үгүй. Бүгдөө л яг үүргээд газраа ажиллаж байгаа ажлынхаа талбар болгон дээр гүйцэтгээд онцгой яваад байгаа учраас ингээд биднэрт энэ сайхан өв соёл уламжлагджээ гэдгийг цаг өнгөрөх тусам ер нь хүн их ойлгодог юм шиг санагдсан. Тэгэхээр Монгол гэж ярихаар чинь дэлхийн түүх тэр чигтэл одоо ингээд Монголтой холбоотой гэдгийг хүн бүхэн мэддэг болчихсон. Хөрсдөд амьдрахтаа бусдыг дагуулах мөртэй байсан. Тэр нь гэхдээ байсан биш одоо ч байгаа цаашд ч байх болно гэж эргэн хүний хувьд би бодож явдгийн. Тэгэхээр би танаас судлаач хүний үүднээс асуух гэдэг нэг цөм асуулт нь болохоор соёл бол бусад өөрийн одоо Монгол улс гэж байна, үндэстэн байна гэж авч үзэх юм бол соёл нь гайхамшигтай дээл хувцсан юм шиг байгаа юм. Дээл хувцс тэр соёл дотроо бүх нөгөө амьд агуулгууд нь багтчихэдэг. Тэгэхээр одоо ингээд биднэрт жоохон гажуудаад байгаа зүйл нь хит их юм замбраагүй мэдээлэл дунд
соёлын нэг тийм хамгийн гол амин чухал зүйлийг ойлгохгүй ингээд нэг юм замхаад байгаа юм шиг санагдаад байдгийн. Энэ дээр та судлаач хүний хувьд энгийн биднэрт яавал соёлыг бүр ингээд нэг голчтой барьж аваад Монгол соёл чинь ийм чухал юм байна штэ гэж бид нар ойлгол болох вэ гэдгийг хэлж өгөөч. Аа. Аа. Тий одоо тэгээд хүн төрөлхтөн чинь одоо Африк төрсэн байна уу, Аз төрсэн байна уу, Европ төрсэн байна уу ялгаагүй. Ер нь бол хүн л бол хүн шүү дээ. Бид нэр одоо Монгол хүн нэг Африк хүнээс хүн гэдэг талаас нь бол ижил боловч юугаараа ялгарх юм бэ гэхээр соёлынхон биеэр ялгарх байхгүй юу? Монгол гэдэг тэр нэг өвөрмөц онцлогийг бий болгож байгаа тэр зүйл бол биднийг Монгол гэж би ч Монгол хүн шүү дээ гэж нэг тийм зориг бардам амаг төгөл дээр хэлэх болж байгаа тэр шалтгаан бол ерөөсөө л энэ соёл. Тэгээд энэ соёл гэдэг юм өөрөө бүрэлдэхүүн тогтохдоо зүгээр л одоо ингээд нэг юм хэдэн хүний хичээл зүтгэл ч юм уу хэдэн хүний нэг авьяас билүүдээр ч юм уу гэхээс илүүтэй энэ юм хэдэн мянганы хэдэн үе дараалан бидний генд одоо энэ үндсэн одоо сэтгэл үндсэнд ингэж тээгдэж яваад боловсрож яваад тэгээд одоо өнөөдөр ингээд илэрхтэй хэлээр соёлоор тэгээ соёл нь одоо тэгээ бит байдлаар бит бус байдлаар ингээд одоо өвлөгдөөд ингээд тээгдэл явж байгаа. Яг ингээд харах юм бол бид нэр тэр соёлоо гээчих юм бол соёлоо одоо өвлж авч чадахгүй бид нар энэ аяарчих юм бол яг үнэндээ Монгол хүн өнөө биш үү? Монгол хүн байхын утга учир гарахгүй юу? Монгол улс орчин байхын утга учир бүрэлдэхүүгүй юу гэдэг асуудал гарах байхгүй юу? Тэгэхээр энэ утгаараа бол бид нэр энэ олон мянганы түүхтэй хүндрэлтний ахуй амьдрал, аж ахуй, соёл тэгэл түүх нийгэм улс төрийн бүхий л амьдрал маш том түлхэж маш том тийм өөрчлөлтүүдийг бий болгож чадсан тэр өвөг дээдсийн үр удмын хувьд бол бид нар энэ соёлыг ерөөсөө одоо гээж болохгүй. Магадгүй энэ хүндрэлтийн энэ техникийн 900-нд хэдий хүртэл явах юм байгаа юм мэдэхгүй. Тэгээд эргээд нэг эн чинь яг хүний язгуур чанартай таатай биш нийгэм таатай биш одоо зүйл байна шүү дээ. Одоо бид нар яах вэ? Хаана тэр хүндрэлтний язгуур одоо амьдралын хэв шинж, амьдрах болцоо боломж, үнэн мөн чанар агуулгадж үлдэж хоцорсон болоо гэж хэрвээ хайх юм бол монголчуудын энэ одоо энэ нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн энэ соёл иргэншлээс л одоо олох бах. Тийм учраас бид нэр явцсан утгаараа бол Монгол хүн байхын, Монгол улс байхын тухайд өргөн утгаараа бол хүн байхын тухайд хүндрэлтэн тэр хүн чанараа одоо хүндрэлтний тэр язгуур хүн чанарыг дараагийн үед хатгалж байхын тулд бид нар энэ ахуй соёлыг бол яаж игээд хатгалахыг хатгалаад өвлөхийг өвлөөд тэгтээ 90 цагийнхаа тэр соёл эрэлт хэрэгцээтэй таарахыг тааруулаад дарахгүйг нь яг язгуур хэв шинжээр нь хадгалж ингэж авч үлдэхин төлөө их ухаан зарах, их бодлого зарах, их цаг хугацааг одоо зарах ийм цаг үед бид нар төрөөд ажиллаад амьдраад байж байгаа болов уу гэж ингэж боддог. Ер нь бид нар өв соёлыг гээчих юм бол тэгээд өв соёлоо гээгээд дэлхийн бусад улс оронтой адилхан ахуй амьдрал нийгэмтэй болчих юм бол бид нар Монгол биш болчихно. Монгол биш болчвол хүн төрлөختөн магадгүй хизээч хүн чанараараа ажиллаж амьдрах язгуур тэр зүйлсээ ингээд олж чадахгүй болчихно магадгүй гэж ингэж л боддог штэ. Тийм болохоор өнөөдөр энэ Монгол хүн бол Монгол хүн бүр бол Монголын төлөө хүн төрлөختний төлөө энэ өвдөөцөөс өвлөд ирсэн уламжлалт өв соёлыг хадгалах, мөн чанарын таних ийм одоо нэг төлөөн бол ухамсартай, ухаантай, мэдлэг боловсролтой болгох хичээх хэрэгтэй л гэж ингэж боддог. Яг өнөөдөр Монгол улс яг ядуухан байна. Эдийн засгийн хувьд, янз бүрийн хувьд. Тэгээд ихээр хүүхэд залуучууд нь энэ өв соёлоороо бахархах, энэ өв соёлоо хүндлэх тийм зүйлд одоо жоохон хошуу хойргол байна. Гэлээхдээ дандаа ийм байхгүй баха. Дандаа ийм байхгүй. Монгол улс мандан бадрах хөгжиж сэтгэлх тэр цаг үеийг ирнэ. Тэр мандан бадрах хөгжиж сэтгэлхийн үндэс нь бол тэр өв соёл сэтгэлгээ юмдаа л байна. Энэний төлөө л одоо би чадхаараа л одоо хувь нэмэрээ оруулж байгаа байх гэж бодож байгаа. Оруулах ёстой байх гэж бодож байгаа юм. Уламжлалт дунд
тэр олон цаг хугацааг туулж ирэхдээ үнэн шалгараад энэ л одоо жишээлбэл байгалийн хуулиар шалгарсан зүйл нь гэр бүл юм шиг байгаа. За 92 бол тэр олон хоёр эрэгтэйгэл зөндөө одоо хувилбараар явж жагаад хамгийн оргил төгсөн нь бол эрэгтэй эмэгтэй хоёр хүн байх нь гэр бүлийг цогцлохын хувьд төгс юм ба гэдгийг байгалийн байгууллагад нийгмийн шалгарлын дүн дээр авчираад энэ нь үнэн ингээд авчирсан шиг бид нар одоо ойлгох зүйл нь уламжлал гэдэг зүйлээ аваад яваад байх юм бол бид нар одоо их дажгүй байх нэ гэж таны ярианаас тавчхандаа тэгж ойлгож болох нь тийм ээ. Тэгээ одоо гэр бүл гэдэг энэ монголчуудын манай өвдөөцсөн энэ бий болгосон энэ гэр бүлийн уламжлал тэгээ ялангуяа Монголын онцлогтой энэ эсгий гэр тий энэ нэг юм нэг хан одоо тоомдор ингээд 5 ханы дотор энэ эсгий гэр дотор ингээд монгол хүн төрөөд ажиллаад амьдраад одоо өөрийн гэсэн байр сууриа нийгэмд олдлоо ингээд явхдаа тэр гэр бол ерөөсөө сургууль ч юм уу тэр гэр бол ерөөсөө нийгэм ч юм уу тэр гэр бол ерөөсөө ертөнцөд ч мөн байсан байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл миний багнаас одоо бидний багнаас бол одоо хөдөө өнгөрсөн тэгэл манай гэрт одоо жишээ нь эмээ өвөө аав ээж тэгэл ах дүүнэр тэгэл тэр манай өвөө эмээж байдаг юм уу бидний дэргэд байгаа үг яриад ажил хөдөлмөр хийгээл бидний дэргэд байж байгаа хороо ертөнцөөс буцаад тэгэл ах маань эгч маань бидэртэй адилхан байж байгаа гинтхэн нэг хүргаах бэр ихч гэдэг хүмүүс гарч ирээ. Ингээд нийгмийн бүх юм чатны бүх насны хүмүүсүүдтэй тэр эсгий гэр дотор нийцтэй амьдарч сурсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр гэр дотор хөдөлмөрлж байгаа хөдөлмөр нь хуваартай. Тэгээд одоо насны хөдөлмөрний эрхлэлд ингээд явдаг. Энэ утгаараа бол энэ монголчуудын одоо мэдээж гэр бүл гэдэг утга бол хүн төрөлхтний. Гэхдээ эсгий гэр дотор гэр бүл болж амьдрна гэдэг энэ одоо тогтолцоо бол ерөөсөө хүний боловсролын, хүний язгуур чанарын, хүний нэг тэр гайхамшигтай дотоод мөн чанарыг нээх, хүний нийгмийн эдис болгож төлөвшүүлж хөгжүүлэхэд бол хамгийн таатай байсан орчин байна. Тийм ч учраас одоо энэ 20 дугаар зууны ихэнх үеийг одоо шинжлэх ухааныг хөгжүүлжсэн тэр цагийн эрдэмтэд гэхэд дандаа ийм гэрийн боловсролоор эрдэм соёл олж тэгээд одоо гэрийн сургалтаар 5 хэл сурж гэрийн сургалтаар одоо энэ бүс нутгийн бүхэл талаас нь судлаад ингээд явцсан эрдэмтэд өнөөдөр энэ 20 дугаар зууны ихэнх өнөөгийн Монголын шинжлэх ухааны бүхэл салбар бүхэл мэдлэг ухааны суурьуудыг тавиад тэгээд одоо өнөөдөрт хүрсэн байгаа шүү. Тэгэхээр энэ гэрийн сургалт, гэрийн хүмүүжил, гэрийн боловсрол гэдэг бол ер нь хүний ялангуяа монгол хүний бол гайхамшигтай тийм өгөөжтэй, үр өгөөжтэй, таатай ийм орчин байсан юм байна лээ. Одоо тэгээд би бас боддог ингээд энэ фашнд бид нар амьдарцгааж байна. Хажуу талд нэг хүүхдийн өрөө байна. Тэгээд яваал очдөг, нэг утас барайл, нэг доошоо хараад дээшээ хараад байж идэг, хаалгаа хаачдаг. Тэгээд хаалганы цаана юу болж байгааг мэддэхгүй. Хоолн бидэж ухтаалын ширээ тойр суудчихад тэгээд цаашаа яваад орчихно. Тэгээд би бас яг одоо миний үр хүүхэд би үр хүүхдээ бас ингээд Монгол болгож гэрийн энэ ахуй дотор сургаж хүмүүжүүлж чадж гэнэ үү чадахгүй байна уу даваасраа гэж бас өөрөөсөө асуудаг. Тэгээ ер нь энэ нэг том спорт зал шиг гэртеж баймаар юм шиг боддог болол хотод одоо ер нь гэр барих хэцүү байгаа учраас гэхдээ нэг айл бол нэг тийм бичил жижигхэн одоо нэг юм black box маягийн юм уу эсвэл одоо нэг тийм спорт заалрах маягийн юм да амьдрж өр хүүхдтэйгээ хамт нэг дараа зүгээр ч юм шиг заримдаа ч одоо дэми бодно шүү дээ бас. Наад шиг сайхан санаа юм шүү тий. Уулна ингээд бодлоо үгнээс гарч байгаа зүйл чинь ингээд үйлдэл болдог да тий. Ирээдүйд бас үйлдэл болоод олон хүнд жишээ болоод их сайхан. Таны ярьсан сая тэр Бөөрөнгийн гэр дотор бөмбөрцөг багтцсан бүх харилцаа ингээд бүрэн дүүрэн нүдэн дээр явж идэг гэдэг бол үнэхээр үнэн. Тэгээд манай нүүдэлчдийн гэж нэрлээд байгаа энэ оюун санааны, оюун ухааны төгс төгөлдөр зүйлийг зөвхөн бид нар ч гэлтгүй дэлхий тэр чигээрээ ер нь сойрхож гүндэтгэж таашааж харж байгаа нь илэрхий байгаад байгаа. Үнэхээр л энэ хүйн газар байгаа Монгол гэдэг хүмүүс чинь байгальтай, тэнгэртэй, огторхойтой бүгдөөрөнгийн нэвт танин мэдээд эдгээр зүйлүүдийг хилээд байгаа юм байна гэдгийг одоо ингээд дэлхийн нийтээр ойлгодог болсон энэ сайхан үед амьдарч байгаадаа ер нь их талархалтай байдаг шүү. Тэгэхээр тэрний үндсийг та сая
гэр бүл дээр их сайхан тайлбарлаж өглөө. Тэгэхээр хүмүүс ингээд нэг 90-ийнхаа санд, 90-ийнхаа санд яваад энэ насыг наслаад хүрсэн юм шиг ингээд хаяа бас нэг тийм дэврөө ингэж гажуу бодох үе зөндөө байдаг байх л та. Тэгэхээр хоёлаа тэр гажуу бодож исэн зүйлээ жоохон засаад хүний тус хүүхдийн тус тэр зурж өнгөрч байгаа бүх хүний ийм нэг сүлэлдийн дунд явж байгаа гэдгээр хоёулаа яриад тэгээд таны амьдралд зөндөө л олон маш олон тос олж исэн, дэм болж исэн тийм хүмүүс байгаа бах. Хоёулаа тэр сайхан хүмүүсийн тухайд орсод. Хүн гэдэг чинь ер нь ганцаараа болвол хийж биш. Ер нь гав ганцаараа оршин байх, гав ганцаараа өөрийгөө хөгжүүлээд явах, бүх юмыг сурах мэдэх ч гэдэг юм уу, амьдрал хэрэгцээтэй бүх юмыг гүйцэтгүүлээд явна гэдэг бол ёстой нэг нар баруун хойноос мандна шүү дээ. Ер нь хүн одоо ингээд юу гэдгийг хүний нийгэмд ажиллаж амьдарч байгаа төлөөнөө л тэрнийхээ ач уянаар л одоо ингээд өдөө зөрөгтэй явж байгаа шүү дээ. Яг өмнөдөө биднэрт эрдэм ном заасан багш нэгдүгээр ангид ороход одоо нэгдүгээр ангид байхад биднийг аваад аваасыг заасан багш эрдэм ном хөтлсөн мундаг сайн гэл байгаа. Үнэн. Гэхдээ эрдэм ном суралцахад нөхөр болсон тэр бусад одоо 45 ангийн хүүхдүүд маань байхгүй байсан бол ганцхан намайг суулгачаад багш эрдэм ном заахгүй шүү дээ. Энэ утгаараа бодоход бол ач болж байгаагүй хүн гэж бол баг байхгүй шүү дээ хүнд. Тэр үедээ хор хөргсөн хүн алс чанараараа хүн бос тус болж л байгаа шүү. Энэ хүнтэй ингэж харилцах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхгүй бол хүн гэдэг амьтан ч бас ингэдэг юм байна гэдгийг ойлгосноороо тэр хүн тэр одоо хорлох гэсэн ч гэдэг юм уу тэр таагүй харилцсан хүнээс бас хүнтэй хэрхэн яаж харьцгаа, хүнд хэрхэн яаж өөрийгөө ойлгох вэ гэдэг юм ухаалцж байгаа шүү. Тэгэхээр эн чинь дайсан ч хүний одоо нэг талаасаа нөхөр болж байгаа нөхөрч нэг талаасаа бас хит ад жаргал одоо амар амгал юу гэдгийг ад жаргал гэдэг юм ингээд хит шуураад ирэх юм бол бас зовлон болж болно тийм учраас ер нь тэгээд ингээд харахад бол одоо би бас азтай тэгээд одоо надад заасан тэр багш бол их холдороо ингээд ноён хутагт Данзан Аргажаагийн тийм удмын хүн байсан юм байлээ. Манай одоо надад Эрдэнэ ном анх заасан гişгт гэдэг багш. Тэгээд яагаад заавал тийм хүнтэй таараад тарнаа хүн надад заасан бэ гэхээр нөгөө яг одоо өнөөдөр энэ шашинд бас нэг хэдэн жил суралцаад тэгээд нийгэм соёлын ахуй амьдрал дотор ингээд хутгалдаа дэд зэрэгтэй явах гэж байгаагийн үндэс суурийг тийм хүнээр тавьсан нь бол бас л ерөөлөл юм байл. Тэгээд дараагаар нь эмээгүүд дээр өссөн жаа хүүхд чинь сургууль соёлд орж явж байгаа дахиад амьдралын одоо өөрөө бие дааж амьдрах үе дээрээ хүрээд ирэхээр дахиад шархын хүрээний сайхан өвчүүлийн дунд яваад орцсон. Тэгэл тэнд яг ингээд нөгөө нэг галзуу барын аманд гараанч хийнэл юу чилээ алдаж асахад юугч алдаж асгаж мэдхнэ тийм наснда тийм өвчүүлийн дунд суугаад залуу бага насыг би алдаанаас их тойрж өссөн тийм болцоо боломж надад миний тэр өвчүүл надад өгсөн гэж боддог. Хэрвээ тэгээгүй байсан бол 1990 хэдэн он бол бас л зах зээлийн шилжилтийн үе, Европсгоо үе тэгээд тэнд 8 10 дугаараа төгсөж байгаа хүүхдүүд бас юу болоод явах байсан ч юм бүү мэд. Тэгтэл тэр өвчүүлийн донд одоо 10 хэдэн жил болсноороо бол би хүн гэдэг амьтан залуу насныхаа одоо югаарч үдээ алдаж асгаж болох. Тэр цаг хугацааг би сүмгээд суугаад сайхан хөгжлийн ухаанаас ухаан хүртээд сэтгэлээс сэтгэл хүртээд ингээд ажиллаж амьдсан учраас нэг өдөө зэрэгтэй ингээд байрагшаад тогтсон байна гэж ингэж үзэж боддог. Тэгээд дараагаар нь гандан гэрчлэгээдийн шашны сургууль сурж байж байгаа л тэгээд одоо гандангийн хэвлэлийн албанд ажиллаад тэгээд хэвлэлийн албанд бэлгийн мэлмэгэдээ сонин гаргадаг болоод тэгээд эренгүүтээ ерний сэтгүүл зүй гэдэг юм чинь бас суралцахгүй бол энэ сонин сэтгүүл чинь зүгээр л нэг шүлэг бичдэг хүн гаргаад байдаг юм бас биш юм байна гэж. Тэгээд араа телевизийн дээд сургууль гэдэгт ороод тэгээд ирсэн тэнд дахиад Монголын сэтгүүл зүйг төлөвшүүлсэн алгаламтын тавилтсан тэгээд одоо галын бадралтсан хүмүүс тэнд багшилж яхад нь тэр сэтгүүл зүйн салбарт би оюутан болоод орсон. Одоо чойжл гээл Монголын араатагийн олон жил одоо дарга нь хийсэн чойжл гэдэг Архангай аймгийн сэтгүүлч одоо Ахмад багшаас авахулаад тэгээд одоо дүүрийн амсалмаа гээл тэгээд одоо
Туяа, Янжмаа гэдэг одоо бүр зөндөө олон. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний олон өнөөдрийн Монголын үндэсний олонний дараа телевиз гэдэг тэр айлын галгалмтыг тавиад халуун залуу насаа Монголын сэтгүүл зүйд зориулаад тэгээд одоо тэтгэврт гарцсан үедээ дараагийнхаа үед одоо сэтгүүл зүйн боловсрол олгож байсан тэр хүмүүсийн гар дээр очсон. Тэгээд дахиад тэндээс сурчгаад тэгээд байж байгаа. Тэгээд дахиад одоо соёл урлагийн сургууль дотор өнөөгийн хав талан дотор ороод ирэхээр соёл урлаг судлалын хүрээлэн гээл яг наадтай жуцуу анх одоо 1975 онд байгуулагдсан тийм хүрээлэнгийн захирлаар очиод дахиад тэр хүрээлэн анх байгуулагдахад залуухан явж ирсэн өнөөдөр Ахмад Эрдэнэтийн дунд ороод гэл ингээл яриад явах юм бол эерэг сайнаар нөлөөлсөн зөндөө олон хүн байна. Би бараг бүгднийг хэлэх гэж чадахгүй. Өнөөдөр тэгэл хөгжмийн салбар руу одоо юу гэдгийг энэ ялангуяа би бол хөгжмийн урлаг руу нэлээд орсон хүмүүстэй тэгэхэд л одоо жишээ Соронзон болдог гэдэг энэ төрийн шагналт хөгжмийн зохиолч байлаа. Тэр хүн бол жишээлбэл ингээд өнөөдрийн даваасран энэ соёл урлагийн салбарт бий болгож өгөхөд маш хүнтэй хувь нэмэр оруулсан тийм их нөлөө үзүүлсэн хүн тэ ингээд маш олон байна. Тэгэл өнөөдөр ингээд ажил төрөл хийгээд театр урлагийн сургууль сууж олон хүчээр л ажиллаж байна. Би театрын урлагийг мэдэхгүй, би бүжгийн урлагийг мэдэхгүй, би одоо тайзнаас ярих тэр ур чадвар надад байхгүй, би зохиол бичих ур чадвар байхгүй. Гэлээхдээ би театр урлагийн сургуульд ингээд байж байгаа нь бол тэр болгоныг мэддэг хүмүүс намайг тойроод хүрээлээд надтай хамтраад ингээд ажиллаж явж байгаа. Учраас л би тэр энэ бүхний ард гараад явж байна. Энэ утгаараа хүн гэдэг амьтан бол олонныхон дэмдэл явдаг. Олонтойгоо зөв зүйтэй харьцаад явах юм бол олон гэдэг боломгүй далай өргөөдөл дээш нь түлхээдэл татаадал чирээдэл ингээд аваа явждаг. Тэрээс нэг хүн мундаг байлаа гэдээ бол нэг л хүн. Тэр бол юу ч биш. Тэр бол ингээд их далаа дотор байгаа мод нэг зоргоц шиг тэгэл ингээд нэг давлгаад яваад хаач юм байхгүй бол. Олонтой байгаа тулдаа л үдээ зэрэгтэй явж байгаа. Ээч адилхан тааж адилхан бүх хүмүүс адилхан юм л байна. Харин тий. Тэгэхээр нөгөө хүүхэд та тэгэл бүх үйлчлэлийг л хамруулаад анх тэр хүмүүн биеийг олж төрөх хүртэл их учиртай юм шиг байгаа маа тий. Тэртэй байлгүй яг уу. Их нэр. Одоо тэгээд Жанцан Даруугай нэг миний л харгуу гэдэг ном байдгийг тэгээд тэр номон дээр аав нь Жанцан Даруугай сургуульд бүртгэх гээд очсон чинь тэр бүртгэжсэн хүн нь танаа хүүхэд хэдэн настай юм гэсэн чинь эрснээр нь хэлэх юм уу төрснөөр нь хэлэх юм уу гэсэн гэж. Тэгсэн чинь тэр хүн нь хүн юм чи эрснээр нь хэлэх байлгүй дээ гэхээр тэгвэл одоо 48 настай ч гэдэг юм уу тэгээд хэлж л дээ. Тэгэхээр эрсэн гэж байгаа хүн бол тэр эхийн хөвлөд олдсон үеийг хэлж байгаа байхгүй юу? Төрсөн нь бол одоо ингээд гар дээр нь унсан юм хэлж байгаа. Тэгээд тэр ирэх гэж байгаа тэр цаг хугацааг ягаад монголчууд хий нас гэж тоолдог юм бэ? Ягаад тэр насандаа оруулж тоолдог юм бэ гэдгийг тэр чинь энэ бүх юмны нэг тийм цаашаа ч хөврөх, наашаа ч хөврөх цаглаа нахгүй. Ерөөсөө тэр ерөөл хүн болж төрөх ерөөл тэр хүн хоёр хүнтэй эцэг их хоёроо олох ерөөл бүр хүүхэд нь болох ерөөл тэгээд одоо ингээд бүх юмыг бодоход бол учир чанцангүй ерөөл билэггүй юм гэж ярьсан байх. Тэгээд тийм болохоор одоо бид нар бол одоо нэг хүн төдийлөн хүн ойлгохгүй урагшаа хошоо юм ярьдаг. Тэгээд тэрийг шашин хүн ухаан элдэн юмтай холбож үздэг, тайлбарладаг олон л ард түмэн байдаг баг. Гэхдээ монголчууд бол энэ талаараа их баялаг юм өв соёлтой ард түмэн шүү дээ. Намайг одоо ингээд монгол хүн сонсоход бол тийштэй гэж бодно. Гэхдээ гадаад хүн хэрвээ сонсох юм бол бас ойлгохгүй байж мэднэ. Харин тийм бурхад хүртэл буцаад төрөх юмсан гэж сүсгэлдэг энэ сайхан оронд тэгээд монгол ээж аавыг ааваас төрнө гэдг нь ихээ ерөөлөөр учирдаг юм байна гэдгийг хүмүүс ер нь бол цаг өнгөрөх тусам бат нот мэдэж аваад байгаа нь ингээд ажиглагдаад байгаа. Өмнө нь бол одоо эдгээр зүйлсүүдийг ярихад мухар сүсэг гэж их ойлгодог байсан. Гэтэл мухар сүсэг биш юм байна. Үүний ард ерөөсөө тэр чигтээ танин мэдхгүй эрдэм мэддэг гэдэг гайхамшигтай зүйлсүүд цогц хэлбэрээрээ байдаг юм байна гэдгийг одоо нэг ингээд нэлээд олон тоогоороо
нийгэм ингэж мэдэж авч байгааг харах их сайхан байдаг. Тэгэхээр хоёулаа энэ сайхан яриаг 21-р зуунд хүүхдүүд залуучууд юм мэдэхгүй байна. Ингээд дээ тэгээд дээ гэд нэг жохоо тийм саарл өнгө рүү оруулвал альва нэгэн зүйлд муу зуршилт хүн автахгүй, донтохгүй, түүнд давтагдахгүй байхын тулд ер нь яах ёстой юм бэ? Зөвхөн надаас шалтгааллах юм уу? Надаас шалтгааллахгүй бас нэг тийм хүчин зүйлүүд байна уу? Яг хамгийн товчтой бол мэдээж одоо туйлынх нь одоо миний итгэл үнэмштэйгээр шүү дээ. Туйлын үнэ нь бол өөрөө өөрийнхөө л аврал. Өөрөө өөрийнхөө л одоо юу гэдгийг бүтээн өөрөө өөрийгөө бий болгоно. Өөрөө өөртөө л эзэн байж чадах юм бол амьдрал сайн сайхан болно. Гэхдээ тэр өөрөө өөртөө эзэн байхын тулд бол мэдээж яг одоо тэр гэр бүл дотор, тэр нийгэм дотор бусдаа эв зүйтэй ажиллаж амьдарч чадхаас л миний тэр явдал, миний үг хэл, миний яриа хөрөө илдэг юм зөв байж чадахгүй юу гэдгээр хэмжигдээд савлагдаад хүрээлэгдээд л явна. Ер нь бол хэн нэгэнд найдаад, хэн нэгэнд эсвэл буруугаа өгөөд эсвэл ингээд суух бол мэдээж хувь одоо хүний амьдралын утга учир бол тийм утга учиртай зүйл биш. Одоо би энэ улс төрөөс болоод энэ 126 хүнээс болоод би одоо их муу амьдраад байна гэж бодож болохгүй. Тэгэхдээ энэ шууд нөлөөлж байгаа, шууд бус нөлөөлж байгаа хоёр зүйл гэж байгаа. Ер нь хувь хүн сайн сайхан амьдрахад шууд нөлөөлөх зүйл нь бол өөрийнх нь хичээл зүтгэл, өөрийнх нь бүх юм, өөрт нь байгаа бүх юм. Тэгэхдээ тэр хүн зорьсондоо хүрээд ингээд явж байгаа юмд шууд бусаар нөлөөлж байгаа зүйл бол мэдээж нийгмийн тогтолцоо, энэ одоо хууль эрх зүйн орчин, энэ систем бол хүний юмд нөлөөлж л байгаа. Энэнийг бас бид нар огт нөлөөгөө би л одоо өөрөө өөртөө эзэн болоод өөрөө өөртөө сайн сайхан болоод явбал бүх юм сайхан болно гэж бас ингээд туйлын утгаар нь ингээд авч үзэх нь бол өнөөдөр яг ахуйн нөхцөл ямар байдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол шууд болон шууд ус нөлөөлдөг одоо ийм зүйлсүүд байдгаа гэж бодох хэрэгтэй. Тэгэхдээ тэрний хамгийн чухал нь бол өөрийгөө л эзэн болж өөрийгөө л одоо сайн сайхан болгож төлөвшүүлж эрдэм боловсролтой болж явах юм бол сайн сайхан болж болно гэж бодох хэрэгтэй байна. Зөвхөн өнөөдөр ингээд харахад бол би одоо тэгээд энэ өөрийнхөө асуултанд ингэж хариулмаар байх юм. Одоо ингээд гудамжинд гараад эсвэл байрны гадаа байгаа настайчуудыг энэ хараарай л да. Ер нь нэг өв соёлоос нь нэг язгуур чанараас нь энэ үндэстнийг ингээд холдуулчихаар одоо тэгээд үр хүүхдтэй нэг тийм өг сургаал хэлээд эсвэл одоо энэ өнгөрж байгаа цаг хугацааг үр ашигтай юмд зарцуулаад ингээд ярьж байгаа, хэлж байгаа үлгэр одоо бүх талаараа үлгэр болж байгаа тэр байдлыг ингээд харахаар өнөөдрийн настай хүмүүст нэг 60 гарцсан, 70 гарцсан хүмүүст бол жоохон тийм би ингээд харахаар жоохон чамламар санагддаг. Яг энэ залуучуудаа зөв үлгэр дуурайл болж чадчихэв үү юу гэж боддог энэ хүмүүсийг. Гэхдээ тэр бодох бодол хаанаас гардаг вэ гэхээр нөгөө л миний өссөн ахуйгаас л болж байгаа. Миний эмээ өвөө. Тэгээд миний одоо ухаамсар бүрлдэж явах үед надтай хамт байсан тэр нутгийн өвгдийн хэлжсэн, ярьжсэн, биднийг дагуулад хийж үйлдэжсэн тэр юмнуудыг бодохоор өнөөдрийн энэ настай хүмүүс бол миний хүүхэд баг үеийн настай хүмүүс хүү маягтай байж чадахгүй л. Тэгвэл одоо бид нэр энэ хүүхэд залуучуудаа тэр амьдрал ахуйд хэрэгтэй, хүн хэрэгтэй тэр мэдлэг юм яаж одоо залгуулж өглөөлж өмчлөх хэрэгтэй юм бэ гэхээр нэг талаасаа бол энэ судлаачид маш их юм хийж бичиж тэмдэглэж үлдээх ёстой байх. Нөгөө нэг талаасаа бол энэ залуу гэр бүл бас насны хүмүүсүүдэд одоо насных нь хэрэгцээ таарсан энэ өв соёлыг сургадаг, ханиулдаг, мэдүүлдэг ийм албан бус ийм сургалтын юмнуудыг нэлээд бий болох хэрэгтэй байна. Анх цоо шинээр өвөө болж байгаа хүнд та одоо ингээд зээтэй боллоо, ачтай боллоо. Тэгвэл та яаж одоо ингэж энэ хүндээ ямар талаар үлгэр дуурайл үзүүлэх нь Монгол хүмүүс ер нь ямар байсан юм бэ? Тэ? Та одоо ингээд хайртай дуртай охинтой хүүнтэй боллоо. Энэ одоо эсрэг хүснийхээ хүнтэй Монгол хүн яаж харилцаж гэр бүл болцож ижилсэд нөхөрлөж байсан юм бэ? Яаж ингэж байсан юм бэ гэдэг насных нь
хэрэгцээ шаардлагатай холбогдолтой тийм богино урт хугацааны сургалтуудыг бий болгож тэр сургалтуудыг тэр судлаачдын биш тэмдэглэсэн судалгаан дээр тулгуурлаж тэр соёлыг сэргээж тэр үлгэр сургуулийг сэргээж ингэж хэрвээ бид нар бодлоготойгоор хийж чадах юм бол өнөөдрийн энэ Монгол нэг чанар дутагтаад байгаа Монгол амин нэг ийм юмнууд дутагтаад байгаа юм шиг санагдаад байгаа. Нөгөө хүүхд залуучууд нь тэрнийг сурахгүй тойроод байгаа юм шиг ачаал хөдлөлтөө юм шиг ойлгоод байгаа. Тэр зүйлсүүдийг нөхөж Монгол хүний мөн чанарыг олох нээхэд хэрэгтэй тийм юмнуудыг бий болгож чадах байгаа. Үгүй дараараа. Тэгээ нөгөө мэдснээ хуваалцах нь мэрэгэн Монголын ёсоо хөө гэдэг шиг өөрийнхөө сэтгэл зүрх тархинд байгаа энэ сайхан олж мэдэж таниж мэдсэн бүх зүйлээсээ бидэнд хуваалцсанд танд маш их талархаж байгаагаа олон хүмүүсийн өмнөөс илэрхийлэхэд таатай байна. Тэгээ гүмөр хөөрөлдөөний маань нэг хоёр уламжлалт асуулт байдгийн. Тэгээ би таныг хэрхэн хариулах вэ гэж тэсэн ядаг хүлээж байна. Нэг нь болохоор та бол одоо ингээд будны шашин за энгийн бид нарыг болоход олон салбар руу орж судлаж уншиж мэдэж өөрийнхөө тэр нарийн ширийн мэдрэмжүүдийг мэдсэн хүний хувьд хайр гэж юу юм бэ? Хайр гэж юу юм бэ? Даваасраа судлаач хүнийхээ үднээс за олон өнгөн дундаас хайр гэдгийг тодорхойлооч. Өөрийнхөө хідээч гэвэл та юу гэж илэрхийлэх вэ? Өнөөдөр хайр гэдэг зүйлийг өндөрлөгтөн их агуулгыг нь бол ядууруулсан гэж ойлгодог. Зүгээр ийм хүмүүсийн дунд байдаг зүйл шиг зөвхөн эцэг их өр хүүхдэд хайрлаж байгаа тэр орчинд байдаг юм шиг ойлгочихсон юм болоо гэж би бас заримдаа боддог. Тэгээ хайрыг бол би төгөөмөл байж чадах, өгөөмөр байж чадах, энэрэнгүй байж чадах, хүн болгонд амар молон ачааргалыг өгч чадах тийм сэтгэлийн төлөв байдлыг л хайр гэж боддог. Мэдээж энэ бол өндөрлөгтөн хүн байхын, сэтгэлтэй хүн байхын, төрлөختөн байхын үндсэн мөн чанар нь энэ хайр гэдэг дотор л байна. Бид нар энэ хайрыг явцруулах юм бол хүнээл байна. Өргөн дэлгэр агуулгаар нь ингэж ойлгож чадах юм бол би хүний ханж байж чадна, хүний аав ээж байж чадна, хүний найз нөхөрч байж чадна, хүнч байж чадна. Гүүч байж чадна, охинч байж чадна. Ямар сайхан юм бэ? Нилээ нэг одоо Монголын сор гэж болох хүн яг тань шиг хэлжсэн. Хитрхи явцсан болчиход байгаа. Тэгээд эхнэрээ шаарлаж чадхаа байсан, өр хүүхдээ шаарлаж чадхаа байсан, хань ижлээ шаарлаж чадхаа байсан, ерөөсөд бүх зүйлийг хайрлаж чадхаа байсан. Гэтэл тэр чинь монголчууд бол амьтай, амьгүй бүх зүйлийг ингэж дэлгэр бүр ивэл хайр, инрэл, нэгүсэл гэдэг энэ олон зааг ялгаанууд чинь бүгдөө хайрын юунууд юм шүү дээ. Гэрэл гээгээ цацрагууд юм шүү дээ гэж. Тэгэхээр энийг хоёрынтаа сонсож танаас ингэж баттган авч байгаадаа үнэхээр их талархаж байна. Гэтэ эрэх хөрөлдөөнийг сонсох хүмүүс ч гэсэн нэрээ тийм биш тэгээд дахиж баталгаажуулж аваад тэгээд ингээд ойлгочихсон зүйл маань илрээд нөгөө амьдрал дээр хэрэглээ болоод үйлдэл болоод ирэхээр их өөр үед юм байлээ. Тэгэхээр тэр сайхан зүйлийг дахиж ойлгуулсан гэлаа да. Дараагийнх нь уламжлалт асуулт болохоор одоо цагийн гайхамшигыг та юу гэж боддөг вэ? Яг одоо цагийн гайхамшиг гэж юу юм болоо гэж танаас хүн сонирчрах асуувал та юу гэж хариулах вэ? Ер нь одоо цаг гэдэг өөрөө байгаа тэр яриад гайхамшиг байна. Одоо цаг өөрөө ягаад гэвэл энэ бүх боломж надад байгаа. Бүх боломжийг ашиглаж хэрэглэж бүтээж чадах ийм нөхцөл ийм цаг хугацаанд намайг байлгаж байгаа энэ зүйл өөрөө тэр яриа гайхамшигтай зүйл. Өнгөрсөнд байгаа гайхамшигтай сайхан зүйлсийг ингээд бид нар өнөөдөр бол хитрхийх тэрүүнийг ингээд дурсаал, багтаал, тийм байж үлээ, юм байж үлээ гэж нэг хэсэг нь баярлал, эсвэл нэг хэсэг сэтгэл санаагаар унаал. Тэгээд одоо цагаа бас төдийлгэмсээ ойлгохгүй, мэдрэхгүй, үр ачаа холбогдлын гаргах чадахгүй өнгөрөөд ах шиг байгаа. Яг одоо цаг гэдэг юм аа хүн үнэлж чадах юм бол өөрөө ч гайхамшигыг бүтээж чадна, өөрөө ч гайхамшиг болж чадна. Одоо цаг ер нь жансан нуруугаа гээл одоо энэ хингуй оройхоо энтер гэдэг энэ том бидний үеийн сэтгэгчд бол ер нь
одоо сахил байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Ер нь хүнд одоо сахил байгаа. Хэрвээ хүн гэдэг гайхамшиг юм бол энэ хорвоо ертөнц гайхамшиг юм бол тэр түүл тэр одоо цаг гэдэг юмний яг одоо байгаа энэ мөч хором дотор л тэр нь агуулгадж байгаа учраас л одоо өнөөдөр шинжлэх ухаан техник хөгжөөд урд урдны хүмүүсүүдийг бодох юм бол өнөөгийн хүмүүс маш их гайхамшигтай давуу талууд бий болоод байгаа ч хэлээ гэсэн яг чанар агуулгаар нь бодох юм бол би бас л энэ дээр жаахан өөр бодолтой л байдаг. Өнөөдөр бол өнөөдрийн хүн тэр язгуур гайхамшигтай тэр юм зүйлээ хадгалж авч үлдээ гэж бодох юм бол өнөөдрийн энэ өсрөнгөө хөгжөөд байгаа технологи энэ материалыг юмнаас татгалзаж ижил тэр гайхамшиг гэдэг юм бүгдэж. Тэгэхдээ татгалзахтаа бас хэмжээтэй тэр чинь бас тийм ээ. Одоо өнөөдрөөрөө одоодоо байж чадахын тулд бол өнөөдрийн байгаа ямиг зүү зөхстэй хэрэгж сорж чадчихжээ л одоо цагийн гайхамшиг гарах байна л та. Баярлалаа. Гэж бодмоор юм байж тээ. Одоо тэр яриа сонссон хүмүүс одоо миний яриа сонссон хүмүүс тэгээ мэдээж авахгүй гэх ухаанаар хандах нь мэдээж энэ бол нэг л хүний ухаар нэг л хүний ойлголт. Эдгээр би олон салбар руу орж олон хүнээс янз бүрийн юм сонссон ч гэсэн тэр олон салбар руу орохороо сайн болно гэж бас байхгүй. Дуулсан мэдсэн юм л олонтой болж байгаа давуу тал байгаа боловч харин ч нөгөө талаар нь бодвол их олон юм дотор самуурсан хүн би байж ч бас магадгүй. Тийм учраас энэ миний бид хоёрын өнөөдөр ярьсан юмыг авахгүй гэх ухаанаар шүүж тунгаах байгаа. Манай сонсогчдод манай ард юм ухаантай юм чинь дээ гэж л гол найдаж байна. Тэгээд хүнд хэрэгтэй нэг ч болохнаа санаа хэлсэн байгаасаа бид хоёрын яриан донд өрнсөн нөөс нэг ч болохноо нэг ач хэрэгтэй юм тусгаж аваад амьдралдаа хэрэглээд оюун бодлон зүрх сэтгэл нь ахуй амьдрал нь сайн болоход тэр бидний ярьсан юм бас туслуулаасаа л гэж ингэж л бодож байна тэгээд. Тэгэлгүй яах вэ, баярлалаа. Эргэн тойрон бид нарыг хүрээлж байгаа юм стандаа мэрэгэн ард байгаа. Дотоод зүрх сэтгэл гэдэг зүйл нь асар өндөр бэлгүүн авьяас нь даруухаан л байдаг болохоос ш тэр дотроо бүр ингэж халигж салгиж байдаг үгийг утга агуулгыг мөн чанараар нь жинлэж сууж идэг тийм ухаан ухамсартай мэрэгэн хүмүүс та битэрийг толдоо үзхийн тэгээд толдоо үзэх хүмүүсийг маань хүндлэж ийм сайхан одоо үг өгүүлбэр хайрлсанд баярлалаа. Тэгэхээр судлаачид бөгөөд энэ оюун санааны за ирээдүйдээ ингэж тодорхой хүмүүст хүрээний бүх хүмүүст ингэж нөлөөлж байгаа хүмүүсийг болохоор зүгээр ингэж бодогдоод байдгийн. Оюун санааны, оюун ухааны, ой санамжны инженерүүд юм шиг байгаа та хэд маань. Ялангуяа соёл урлаг гэж ингэж хэлж байгаа бүр энэ амин зүйлийг барьж яваа хүмүүс бол бүр маш нарийн өндөр түвшний инженерүүд юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ хүү инженерийнхаа ажлыг одоо улам цаашд нь сайн хийгээд иргэд бид нартай огш шим болсон бүтээлүүдээ туурж гаргаарай гэж олон хүмүүсийн өмнөөс танд хүсэж байна. Тэгээд хамгийн үнэтэй цагаасаа сэтгэл итгэл бүх зүйлээ дэвсээд охиныхоо төрсөн энэ сайхан өдөр хүрэлцэж ирж оролцсон танд маш их баярлалаа. Би энэ олон яриан донд сэтгэл хөдлсөн энэ олон агуулгын донд орхигдуулсан зүйл байж магадгүй юм. Тэгэхээр эрхий дараад энэ л хамгийн чухал шүү. Энийг хідүүлээ бас бүгдөөрөө цөмөөрөө цулаараа мэджээвэл их зүгээр юм шүү гэж одоо хэлэх өнгө байвал таныг хэлээ. Тэгээд хоёлаа хөрөлтөөнө жаргаая. За баярлалаа. Таны бас урам өгсөн үг бас нэг багтаал дуртай амьтан шүү дээ. Тийм болохоор чихэнд бол сайхан сонсогдож байна. Гэхдээ одоо тэгээд аль чадхаараа мэрэж хичээл зүтгэж яваа. Цаашдаа ч гэсэн л одоо энэс илүү ямиг бүтэхийнсэн, энэс илүү ямиг мэдхийнсэн гэж л ингэж мэрийн. Тэгээд одоо энэ зам зуртаа зөвлөсөн мэдсэн юмнасаа ингээ бас өдөө хаваалцах болцоо боломжийг олгож өгсөнд бас танд их баярлалаа. Тэгээ ер нь одоо бид нэг нэгэндээ сайхан үг хэлж нэгнийхээ олд амжилтаар бахархаж өнөөдөр харан даруйгаа бусдыг буруутгаж муу хэлэхгүйгээр ямиг ултай сүртэй бодож тунгаагаад тэгээ ялангуяа хүндэлдэг бишигдэг энэ зүйлс рүүгээ аль болох муу мухыг хэлэхгүй байж ингэж ээж бид нар бол өсөж хөгжих дэвжих ёстой юм байна гэж ингэж ойлгогдож байгаа. Ялангуяа энэ захим ертөнцид бол бид нар хэтэрхий их одоо өдөөлөг ч юм уу хэтэрхий их хар бараа
юм дотор ингээд яваад ах шиг санагддаг. Тэгэл энэ төрөө уулсаа дандаа л болж өгөхгүйгээр хэлээл дандаа л нэг юм болж өгөхгүй рүү тонгоогоол яриад ингээд ахаар бол тэр энергиэр тэр юмар ингээд бидний бас нийгмийн амьдралд ороодод байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор Монгол хүн болгон амны бэлгээ боддог, сайн сайхныг боддог. Тэр их үгийнхээ эрчим хүчээр улс орноо одныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чаддаг. Ийм байгаасай л гэж бодож байна. Тэгээд бэлгтэй сайхан үгийг хэлж бусдынхаа одоо амжилт бүтээлээр бахархаж ингэж мөр зэрэгцэж нэг дор ажиллаж амьдарч амар сайхан аятай таатай байцгаая л гэж хэлмээр байна. Зөв бэлгтэй үг бол зөв үйл, зөв ирээдүй, зөв орчныг бий болгож танд бидэнд ажралыг авчирна шүү, амар амгалан авчирна шүү гэдгийг л сайн өөр болж байгаасай л гэж бодож байна. Амны бэлгээс аштын бэлэг тийм ээ, өвөг дэцтэйгэд хилээд үлдэрчжээ. Олны үг далаа ширгэн гэдээ бас их айхтар үг байдаг. Тэгэхээр олон давтагдаад ирэхээр л тэр зүйл чинь одоо таталцлынхаа хуулиар одоо хүн бүхэн ярьдаг болчихтой тэрийг ингээд дуудчихдаг юм шиг байгаа юм. Тэрийг мэдээд байгаа мөртлөө сайн хэрэгжүүлээрэ гэж мөн сануулсанд маш их баярлалаа. Тэгээд таныхаа хийж бүтээж байгаа сансан зорьсон бүх ажилд нь хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд нүүр ногоороо уулзаж таны хийж байгаа бүтээж байгаа сайн сайхан зүйлсүүдийг хард суухны сайхан байдаг шүү. Тэгээд ажилд нь дахин амжилт хүсье. Сайхан амраарай. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн сайн сайхныг хүсье. Сайхан амраарай баярлалаа. За баярлалаа. Баяртай. За. Хувийн үедээ цагийн цагтаа бид нэг одоо нөгөө ингэж өв соёлд хадгалагдаж байдаг тэр амийг ой санамжийг, ой ухааныг, оюун санааны сэтгэлийг, сэтгэлгээг, сэтгэхүйг барьж авч явдаг юм 3 цагийг хэлхийг л та сая таны маань яриад ингээд дурддагдаад өнгөрч байна л да. Тэгэхээр одоо хамгийн үнэтэй зүйл хялбархан авч явж, насан туршдаа авч явж болох зүйл юу юм болоо гэд бодохоор эрдэм мэдлэг байгаад байгаа юм. Тэгэхээр тэр эрдэм мэдлэгээр аргын мэдлэгээрээч тэр бэлгийн мэдлэгээрээч тэр уул нь энэ хоёрыг ингээд сөлөлдүүлээд явбал ядангуяа одоо монгол хүн гээд жоохон явцуугаар авч үзээд байгаа юм шиг мөртлөө дэлхийн ертөнцийн өмнө байгалийн өмнө хүлээсэн үүргээ бодохоор бэлэг тад гэж одоо хүмүүсийн бодоод байгаа тэр нэг учир нь олдохгүй нарийн ширийн зүйлсүүдийг л ойлгочих юм бол шинжлэх ухаанаар гаргаж ирсэн эдгээр нотлогоон дээр батлаж нотлоод явчихад үнэхээр их дөхөн болох юм байна гэж хараачлаад байдгийн. Энэ тухай та одоо тэгээд одоо бол бүрэл их тийм чухал болж штэ энэ байгальд хал балгүй амьдрах энэ байгальд ээлтэй энэ амжиргааны ахгүй юмыг бий болгох тэр нэг хүндрэлтний өмнө бол их толгомдсон юм зүйл болчихлоо штэ. Ягаад энийг ярьж байгаа юм бэ гэхээр энэ монголчуудын энэ нүүдлийн мал аж ахуй энэ үндсэн энэ голлох аж ахуй бол байгалаа таньсан, байгалаа хайрлсан, байгальтайгаа нийцэж зохирсон нөгөө нэг талаасаа мал дагаад нүд нээгээд мал дагаад сэтгэл уяраад тэгээ хүрээлэн байгаа орчин амьтны зовлон жаргал юмнуудыг мэддэг, таньдаг, ойлгодог болоод ингээл өргөн хүрээгээр харахаар бол энэ дандаа энэ нүдэл шахуу бол ер нь хүн байгаль ийм хүн амьтны зохис тарьцаанд хамгийн нийцтэй ийм амжиргааны хэмшил байсан байгаа юм л да. Тэгээд энэ утгаар нь ингээд одоо бид нар бол яг үгүй хэрвээ Монгол бай гэж бодсон ч юм уу Монгол ахуй соёлыг өглөөж залгуулъя гэж боддогсон байдаг ч юм уу аль талаар нь бодсон гэсэн энэ ахуйгаа л уг нь хадгалах хэрэгтэй байхгүй юу? Монголчууд бол нүүдлийн мал аж ахуй ихлээл нүүдлэл яваад байсан гэж байгаа боловч нутаггүй нүүдлэл явдаг 4 цагийн удирдал хаана хамаагүй гол явдаг үндэстэн бас биш байхгүй юу? Өөртөө энэ малаа дагаад байгалийн гарц үр шимээ өвчл шимээ дагаад нүүхтэй бид нар бас суурин иргэншлийн ийм соёлыг бий болгоод явж байсан. Өөрөөр хэлбэл одоо хот байгуулаад өөрөөр хэлбэл бас газар тариалангийн ажил үйлийг эрхлээл өөрөөр хэлбэл одоо монголчуудын эртний монголчууд бол жишээлбэл төмөрийн хөдөр олдворлоо
Тэ? Ингээд аж ахуйд нь хүний амжиргаанд хэрэгцээтэй юм ямар юм байна? Тэрнийг байгалаас ямар хэмжээтэй авбал зүү зохистой юм байна гэдэг юмыг харуулаад ажиллаж амьдарсан ард түмэн байхгүй юу? Тэгэхээр энэ нүүдэлчдийн энэ мол энэ ахуй гэдэг бол үндсэндээ энэ ахуй байхгүй болчих юм бол Монгол соёл гэдэг юмны тухай, Монгол мэдлэг гэдэг юмны тухай нөгөө өвлүүлэн уламжлуулж хойш нь тээлгэн гэдэг юмны тухай байхгүй болчих шүү дээ. Тийм учраас би нөгөө спорт зал шиг том амьдрмаар байна. Хүүхдүүдийн өрөө байр гэдэг яхаа дэмий юм байна гэдэг байгаа ч нь бол өнөөдөр би Улаанбаатар хотод бүгдээрээ эсгийгт амьдрах нэгэнт болцоо боломжгүйгээс хойш тэгвэл гэр бүл болж амьдарч байгаа энэ орчин дотроо орчноо буюу ахуйгаа нөгөө соёлоо уламжлуулах гэдэг мэдлэгээ өвлүүлэх гэдэг үр хөвгтдээ үлгэр дуурал үзүүлэх гэдэг тэр ахуйгаа бий болгох юм бол тэгвэл энэ тэр бөмбөр гэрт байсан тэр орчныг энэ байр савн дотор яаж бий болгож болох юм бэ гэж бодохоор тийм бодогдоод байгаа байхгүй. Тэгэхээр ахуй байхгүйгээр тэр үндэстний тэр өрмөц онцлог бүрдсэн бий болсон тэр анхдагч ахуй байхгүйгээр бол бид тэр ямар ч мэдлэг ямар ч өв соёлыг өвлүүлж уламжлуулж чадахгүй. Тэгэхээр Монгол соёл, Монгол мэдлэг, Монгол юмыг хожим хожтой тээлэгж баяа л гэж бодох юм бол ахуй хэрэгтэй. Ахуйгаа дагсан энэ ажил хөдөлмөрүүд хэрэгтэй. Бид нар мал аж ахуй гэдэг юмыг дээжих юм бол Монгол хүн бас Монгол хүн байж чадахгүй. Нөгөө адууны соёл ч байхгүй болчих. Нөгөө сүү тараг цагаан идэ боловсруулж идэж уудаг байсан арга технологич байхгүй болчихно. Нөгөө арьс ширээ боловсруулаад хувцснараа хийж чаддаг байсан мэдлэг чадвар ч байхгүй болчихно. Тэ? Тэгэхээр ахуй дагсан тэр ахуйд бүрэлдсэн тэр мэдлэг имийг цааш нь одоо соёл болгож яадаг, урлаг болгож яадаг тэр эрхэлдэг аж ахуй тэр зүйлсийг юмудаад бид нар аль болохоор л хадгалвал тэрийг дагаад тэргээр тээгдэл бидний байгалыг таньсан, хүнийг таньсан, малыг таньсан, бусдыг таньсан мэдлэгийнхээ өвлөгдөөл явна. Загтамсан газар майч үг ихчээр. Тэстэн нэг сайхан нүүдэлчд гээл тэгэхээр зөвхөн таны хэлдгээр нэг газар сэлгээл нүгөд байсан юм шиг нэг өрөөсгөл ойлголт бүр их давмгаа болчиход байгаа. Тэрийг та сая их сайхан уул үндэстэй язгууртай тайлбарлаж өглөө. Тэгэхээр яг энэ өнгөнөөс нь хараад явах юм бол альва зүйл чинь нэг ингээд нөгөө жинлүүр гэж үзэх юм бол нэг нь ингээд ирэхээр нөгөө харьцаа авдагдаад тэгш биш байдал үүсэт ирэхээр ингээд одоо хөгжил саардаг гэхүү тийм сөрөг зүйлсүүд гарч ирээд байна. Гэтэл өвөг дэд түүнийг олон 100 хөгжлийнхөө явцад за ингээ хослолж болох юм байна гэдээ авч явдаг байсан шүү дээ гэдэг өнгийг гаргаж өгсөнд маш их баярлалаа. Тэгэхээр та маань юу яах юм бэ да? Тэр сайхан нөгөө Монгол гэрийн зүйлийг хэлбэр загварыг энэ 4 хантад буулгасан юу чи Европоор бол одоо их байгаад байгаа шүү дээ. Да ядангуяа Францчууд тэд нар ингээ бүр одоо та битэрээ ярьж байгаа тэр өгөгдөж байдаг хүний дотор байдаг язгуур зүйлсүүдэд эд эсэд ямар их ач тустайг нь мэдчихэд түүнийг маань хэрэгжүүлээд яваад байгаа. Тэгэхээр Монгол инженерүүдэд маань, аавуудад маань, ээжүүдэд маань хамтраад хийх ажил их боллоо гэж таныхаа ярианаас бодоод их баясгал төрөж сууж байна. Тэр нь яг ингээд хэрэглээ болоод ороод ирэх юм бол би нөгөө судлаач угсаатны судлаач Гампур ахтай ярьжсэн чинь хэрэглээ байхгүй бол соёл ингээд устж алга болдог. Тэр хичнээн үнэтэй байгаа, тэр хичнээн амтай байгаад ямар ч хэрэггүй болдог гэж ярьсан. Тэгэхээр таны яриан дээр энэ мөн давтагдж байна. Тэр зүйлийг хэрэглээнд оруулж ирэхээр нөгөө салаа салбар бүх зүйлсүүд нь гараад ирдэг. Нөгөө манай өвөг дэд чинь бүгдөө үйлдвэрлэгчд байсан байлээ шүү дээ. Бидний үед ч ээж аав маань тийм л байсан. Одоо л нэг жоохон самуун цаг ирчээд ингээд байгаа юм уу да гэд. Тэгэхээр таны маань яриа их сайхан зүйлийг ойлгуулж өгсөнд маш их баярлалаа. Тэгэхээр судалгаатай олон жил ажилласан та нарынхаа үгийг сонсоод энгийн иргэд бид нар ингээд хооронд нь ингэж холбоод сүлэлдүүлээд байх юм бол ядаж л одоо үр хөвгтдээ хэлэх үг маань хүртэл арай нэг амьдрал дээр буусан тийм ээ. Яг тийм номын үгээр биш ойлгомжтой хэрэглээндээ тулгаж хүртэл буулгах юм байна гэдгийг таны ярианаас ингээд хараад хүртээд л сууж байна. Тэгэхээр бусдыг буруутгахгүй өөрийгөө дэвэлгэхгүй нэг тийм даруухан эрдэмтэй хүний яриаг сонсох ямар сайхан юм бэ гэж танаас орог асуулт асуухгүйгээр ингээд тасалдуулахгүй яриулаад баймаар л тийм сайхан яриа өрнөж байна. Тэгэхээр ингээд хүмүүстэй хөрөлдөөд ингээд сууж байхад ололт амжилт энэ одоо бид нар бол яг өнөөдрийн энэ судлаачид бол энэ өмнөх шинжлэх ухааны байгууллагууд өрөлдөж явах үед
анх бүрэлдэж тогтож явах үед тэгээд энэ 70-80-аад он хүртэл энэ шинжлэх ухааны одоо тэр дата мэдээллийн баазыг бий болгож өгсөн хэрийн судалгаагаар энэ яг энэ язгуур үндэсний уламжлалт өв соёлоодыг бүртгэж баримтжуулж авч үлдсэн бидний түрүү үеийн энэ судлаачдын одоо гавьяа зүтгэлийг бол бид нар ерөөсөн мартаж болохгүй. Бид нэр өнөөдөр хэрийн судалгаагаар одоо хөдөө гадаа яваад яг тэр үеийн тийм одоо уулзсан хүмүүс шиг тийм олон хүнтэй бол таарахгүй. Тэгээ харин одоо бид нар илүү их миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр тэр цуглуулсан дата, тэр цуглуулсан мэдээллүүдийг боловсруулж тэгээд өнөөдрийн үүсэж байгаа нийгэм хөгжлийн юунд тааруулж алийг одоо зүйтэй ямар одоо гормоор яаж авч үлдэж явах болохгүй, алийг яаж өглөөлөх вэ, алийг яг одоо ингэх вэ гэдэг тэр арга аргачлал тэр санал таамаглуудыг дэвшүүлж ингэж уудалж тэгээд тэрний хэрэглээнд оруулж ингэж явах бол одоо тийм илүү их тийм тэр талын хариуцлага бол бидний өмнө илүү их байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо тэр Хямгаан нинж бодургайч байдаг юм уу? Эсвэл одоо тангад дугайч байдаг юм уу? Эсвэл одоо тэр эренчин дамжин сүрэн гадам буудынч байдаг юм уу? Ингээд цуглуулсан хэрэг судалгаагаар ингээд шинжлэх ухааны сан архийг бүртгүүлээд бүртгэгдсэн байгаа тэр юм руу орж мэдээллүүдийг ангилж тэгээд одоо өнөөдөр энэ нэг ийм дутагдaltaй болоод байгаа энэ нийгэм цагууд энэ тэр хүний тэгээд цуглуулад ирсэн мэдлэг гэдэг бол би яаж аль шатны сургалтанд аль шатны ямар юунд хинд ямар хэлбэрээр хүргэхгүй гэдэг юм руу өнөөгийн судлаачид бол илүү тийм цаг зав ухаанаа заргах нь бол хэрэгтэй юм байна. Ялангуяа соёл урлагийн салбарын эрдэмтэд бол одоо тэр рүүгээ илүү их орох хэрэгтэй юм байна гэж ингэж боддог. Тэгээд энэ утгаараа ч гэсэн одоо соёл урлагийн салбарт бол шинээр эдмийн зэрэг хамгаалж байгаа хүмүүс энэ үндэсний язгуур энэ урлаг руугаа соёл руугаа нэвтэрж орох гэсэн орсон ийм судалгаанууд бол хийгээд эхлэх байгаа юм. Тэгэхээр энэ судалгааны үр дүнгуудыг гаргаад энэгээр мэрэгсэн судлаачид гарч яана гэж бодож байгаа одоо тэр өнөөдрийн үр дүнгуудээр харахад бол энэ нэг тийм ойлгомжгүй байгаа шиг ч юм уу, тодорхойгүй байгаа шиг ч юм уу, хэрэгтэй хэрэггүй мэддэхгүй байгаа шиг зүйлс бол нэг хэдэн жилийн дараа тэр хүмүүсийн хийж дараагийн судалгааны үр дүнгээр бол тэр Монгол утга соёл, Монгол мэдлэгийн нэг жинхэнэ мөн чанар нь тодорхой болоо. Тэгээд тэрүүнд одоо судалдаг, дурладаг, тэрнийг эзэмшдэг тийм хүүхэд залуучууд бол гарна л гэж ингэж боддог штэ. Тэгээ тийм учраас энэ одоо яг зүгээр ингээд намайг нөгөө скетчүүл байна л да. Одоо ингээд актер эрдэмтэй хүнтэй ярьж байгаа юм шиг ярихаар бас санаа зовоод ер нь бол бид нар урдлынхаа хүмүүсүүдийн цуглуулсан юмыг л ухаж уудалж өнөөдөр нэг хүний өмнө нэг юм ярих чаа шиг шүү маягтай болж байгаа. Яг л тийм л улсууд байхгүй да. Одоо яг хүн судлаачийн хувьд бол би нэг өөрийнхөө үзэл, өөрийнхөө байр суурь, өөрийнхөө бодож тунгаасан тийм нэг өөрийн гэсэн байр суурин дээрээс юмыг боловсруулж харж чадах шиг насан дээр л ирж байгаа. Судлаачийн хувьд бол бас л баг залуу байхгүй юу. Урвагийн насаар бодоход дээр 50 гараа явчихж байгаа шиг гэсэн. Одоо л нэг өөрийнх нь нэг дуу хоолой, өөрийнх нь үг үсэг янз бүрийн сонсогдож болох үс насныхаа хэн дээр л ирчээд байж. Ядаа та бүхэн яриаг одоо өнөөдөр байж байгаа Сэрүүн Тоглов байгаа Ахмад Эрдэмтэд сонсоод энэ мод аваасарч ямар онгороо болцсон хог вэ гэж бодсон шүү дээ. Ер нь бол. Цагийн цагтаа үе үедээ түүхийн хүмүүс өөрсдөө бүтээдэг. Тэр нь ингээд цаглашгүйгээр ингээд дандаа ингэж эргэж идэг гэдгийг та бидэнд сануулсан. Тэгэхээр дөвөл гихгүйгээр өмнөх үе байж ижил ингээд бүх зүйл тасралтгүй явдаг гэдгийг бол хүн бүхэн мэддэг, сандаг юм шиг байгаа. Гэхдээ та үүнийг сануулад өмнөний бүх салбарт үүрэгт ажиллаа хийж ирсэн тэр сайхан эрдэмтэн мэрэгдийг бүгдөөрингөнд дурсанд дахин талархаж байна. Энэ бол одоо хүмүү оюун ухаант бидэнд байгаа хамгийн одоо хүн чанаруудын дотроос их чухал чанар юм шиг байгаа юм шүү. Тэгэхээр та энэ сайхан зүйлийг бидэрт яг өөрийнхөө энэ сайхан яраагаар бидэрт ингэж дахин баталгаажуулж өгсөнд баярлалаа. Тэгэхээр номын сан бол тухайн улс орны уураг тарих гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр тэр номын санд бол асар олон цагийг зарцуулсан байх. Гэрийнхаа номын санд суугаад хамгийн сүүлд уншсан номынхоо тухай хуваалцвал. Би яг одоо соёл урлагийн сургуулийн 2012 оноос ахуулаад 2019 он хүртэл хэрэгжүүлсэн
монголчуудын эрхэмлэндээ дэх үнэт зүйлс гэдэг үндэсний хэмжээний суурь судалгааны ажлын хүрээнд Монгол хүн нэгэн эрдэнэ гэдэг ном бичсэн байгаа юм. Ямар Тэр сайхан үнэт зүйлийн юунд монгол хүн өөрөө одоо монголчуудын бол үнэт зүйлсийн нэг. Тэгээд тэр энэ монгол хүн гэдэг юм бол яагаараа үнэт эрдэнэ болох юм бэ гэхээр тэр бусад их нутгийн тухай, төр төсний тухай, ёс суртахууны тухай, тэр монгол хэлний тухай тэр мэдлэг, тэр өв соёлын тухай мэдлэг тэрийг тээгч болж байгаа учраас монгол хүн бол одоо юу гэдгийг үнэт зүйл болж байгаа байхгүй юу? Яг ийм агуулган дээр зангидаад би нэг тэр монгол хүн нэгэн эрдэнэ гэдэг ном бичиж сууж байгаа. Тэгээд одоо гэрийнхээ номын сангаас бол тэр Монголын эртний түүх, за Монголын одоо нөгөө юуны одоо энэ дээр энэ жирэн дээр ингээд илэрчээ сууж байгаа Монголын их түүх энэ гэдэг энэ Амаргуайн, Дэндүгуайн, Ишторжугуайн, одоо тэгэл Босоржугуайн тэр бичсэн Монголын эртний монголчуудын, өв монголчуудын түүх, өнөөгийн монголчуудын түүх, эзэнт гүрний үеийн монголчуудын түүхийн тийм номнуудыг уншиж байна яг одоо бол. Тэгээд одоо ном бичнэ гэдэг чинь бол нэг талаасаа нэлээ өмнө уншсан болон тэр бичиж байгаа номтойгоо номныхоо шаардлагаар одоо уншиж байгаа ийм нэг цаг хугацаанд ингээд цуглуулсан юмудаа нийлүүлээд ингээд баг эвтэйхэн өөрийнхөө үзэл санаатай холбож найруулаад тэгэл тавих ажиллаж штэ. Тэгээд одоо бол яг миний ширээн дээр тэр түрэг унгарын түүх дэлгэтэй байна. Тэгээд энийг би гэрийнхээ номын сангаас өччихээ. Тэгээд ажил дээрээ хараад ажилласаа харихтаа явахдаа зөвхөнтэй хийгээл аваад яваад одоо нэг хэдэн сар болчихсон. Ямар сайхан юм бэ. Тэгвэл таны энэ бүтээл гарахаар олон хүмүүс авч уншаад би яагаад өөрөө ийм эрдэнэ болчихоо гэдгээ одоо гүн нарийн таниж мэдүүлбэр үнэхээр сайхнаа. Ингээ ажиглаад соёл урлагийн сургуулиас тэр хэрэгжүүлсэн тэр төсөл гэж байгаа тэр төсөл бол энэ монголчуудын эрхэмлэндээ дэх үнэт зүйлс гэдэг ер нь энэ Монгол улсын хөгжил бадрал гэдэг юм одоо хувь хүн нэг бүрийн одоо оролцоо хувь хүн нэг бүр өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлж байгаа тэр биеллийн үр дүн байх ёстой. Тэгээ тэрний тулд бол үндэстэн болж нэгддэг нэг тийм бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг юмтай байх ёстой. Тэр бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг юм нь бол үнэт зүйл гэж зүйл байдаг. Тэр үнэт зүйл нь одоо Монгол хүмүүс, их нутаг мөн, хэл бичиг мөн, өв соёл мөн, нүүдэлчний ухаан мөн, эрдэм боловсрол мөн, ёс суртахуун мөн, гэр бүл мөн, одоо тэгэл төр төс мөн гэл ингээд явж байгаа байхгүй. Тэгвэл тэр юмнууд дээр ингээд хүн дээр зангидагдаад ирэхээр одоо шинэ Монгол хүн гэдэг бол ямар онцлогтой хүн байх юм бэ гэхээр одоо ургийн алтан хэлхээ бол одоо ургийн алтан хэлхээ болж байгаа хүн бол өөрөө үнэт эрдэнэ мэт Монгол хүн. Өөрөөр хэлбэл бид нэр одоо эзэн богд Чингис хаанаас авахуулаад тэрнээсээ урагшаа хөнөөрөөж яваал тэгээд наашаа ингээд явсаар байгаа л ингээд явхаар л бидэрт нэг авижи өвд эцэс гэж байж байгаа. Тэрний тэр уруудмыг задгуулаад ингээд явж байгаа энэ чанараараа нэг гэр бүл дотор ч гэсэн нэг улс дотор ч гэсэн нэг үндэстэн дотор ч гэсэн хүүхний үндсэн. Тэгээд улс гэрийн эзэн байх тэр арга ухаан. Тэгээ монголчуудын нэг онцлог бол мөнх тэнгэрээс заяат гэж ингэж хэлдэг өөрсдөө мөнх тэнгэрээс заяат. Тэгвэл тэр мөнх тэнгэрээс заяат гэж хэлж байгаа тэр монгол хүний төв шинж өөрөө ямар байх юм бэ гэдэг нь Монголын улс төрчөө яаж хэлдэг үлээ гэж бодмоор. Тэгэл өнөөдөр одоо тэр өв соёлыг аваад залгуулад аваа явж байгаа юм. Би яах ёстой юм бэ гэхээр нүүдлийн болоод суурин хагас нүүдлийн болоод хагас суурин хэв заншил энэ орчин дотор ажиллаж амьдарч ээж бид нар өнөө цагтааж нийцэж өвд эцсийнхээ үлдээс юмаж өгдөж авч явах юм байна гэдэг ухаарал ойлголт. Тэр имийг л аминдаа одоо ингээд шингээж бичих гээд одоо би бол нэг 3 дугаар 1 2 4 дугаар бүлгэн биччихээд одоо 3 дугаар бүлгэнд тэр мөнх тэнгэрээс заяат монгол хүн гэдгийн шин цагийн монголчууд гэдэг тэр агуулгыг бичих санаатай ингээд сууж байгаа юм байхгүй. Тэр санаа юм дагаад ингээд явахаар тэгээд одоо мэдхгүй юм гарч байна. Юм бүтээн гэдгийг сайхан да нөгөө мэдхгүй орон зай байгаа ч гэсэн түүнийгээ мэдэх орон зайгаар ингээд нөхөө дүүр гэх сайхан тий. Тэгэхээр бүр ингээд
танин мэдхгүй эрдэм мэдлэг гэдэг ингээд үнэхээр шунан дурлмаар зүйл бол тэр юм байна гэд. Тэгээд өвөг дээдсийн тэр үлдээсэн эрхэмлэж болох монгол үгсүүдийн үн цэнийг одоо алхам бүрдээд их илүү их мэдрээд нөгөө зүүр цэцүүг тэр оноогоо төгсгсөн байгаа эзэн хичээл заяа чинь өөрөө өөртөө чи эзэн бай гэдгийг бүр ингээд бүр голыг нь олоод амтай хүн бүр ингээд ааганд нь толтол нь ингээд ойлголцсон байгаад байгаад л бүр үнэхээр бишрэм бахархам гайхамшиг санагдаад байгаа. Тэгэхээр хоёлаа явж энэ тухай ингээ ярихаар энэ соёлыг, энэ бахархлыг, энэ өвийг монгол хэлээр монгол үгээр амьтай үгээр дамжуулах гэдэг зүйл рүү хоёлаа голсаад орчиж байна л да. Тэгэхээр монгол үгтэй үсгэндээ одоо бахархалтай хүндэтгэлтэй харьцах юм бол тэр бүх эрдмийг бид нар бас ингээд өөр өөрийнхөө савар шингээгээд авах юм шиг байгаа юм. Тэгэхээр та олон жил ингээд буддын шашнаар боловсроод тэгээд соёл урлагийн сургууль руу ороод оюутан залуустай ингээд түгэж байхад өмнөх жилүүдээс сүүлийн жилүүдэд ингээд танд бол багш хүн болгонд анализ байгаа шүү дээ, судлаач хүн учраас. Тэгэхээр энэ одоо бас нэг ажиглагдаад хүн болгон яриад санаа зовоод байгаа юм. Монгол хэл, монгол үг гэдэг зүйл дээр хүн бүхэн санаа зовж байгаа. Тэгэхээр энэ дээр таны судлаач хүний бодлыг сонсомоор байна. Монгол хэлэн дээр бид нар хэрхэн яаж хүндэтгэлтэй хандах вэ? За тавчаар. Ойлгож ижил үг өгүүлбэрээ бүрэн ойлгосон хүн л хүндэтгэлтэй хандах юм шиг байгаа юм. Гэтэл энэ дээр нэг ойлгохгүй асуултын тэмдэг томоор гарч ирж байгаа. Энийг та судлаач хүний үүднээс хариул хоёлаа хуваацсан. Энэ тэгээд одоо бас их ер нь нэлээд анхаарал татсан асуудал болчихлоо шүү дээ. Бид хоёр ингээд монголоор ярьж байна. Тэгээ яг одоо ингээд нэг 35 минут эсвэл нэг цаг гарan энэ хугацаанд хоёлаа ярилцахдаа ер нь нэг хэрэгэлсэн үгийн тоо хичнээн үг хэрэглээд ярьчихв гэд хэрвээ ингээд үг үгээр нь ингээд тоолоод үзэх юм бол бидний үгсийн сан энэ хэрэглээнд өдөр тутмын хэрэглээнд хэрэгжилж байгаа энэ үгсийн сан ямар байна вэ? Тэгээд тэр үгсийн үгийн сангаа хэрэглээд ярихдаа одоо нөгөө нэг юм уламжлалт одоо юу гэдгийг нэг төрслөн монголчууд ч нэг ямиг ингээд нөгөө хийсвэрлэж төрслөж ингэж ярьдаг тэр чадамж тэр одоо ярианы баялаг ямар байна вэ гэж ингээд бодох юм бол их сонин үр дүн гарна шүү дээ. Ялангуяа одоо энэ технологи ингээд хөгжөөд, утас хөгжөөд ингээд нөгөө цаасан дээр ятганаал захаа бичихгүй болчоод тэгээд нэг биччихэл буруу үг тавьчихаараа баллаал дахиад бичихгүй өдрөөс болоод ер нь бол бидний энэ үгийн үг хайдаг, ярихдаа үг хайдаг, бичгтээ үг хайдаг тэр дадал хөвшил бага болох тусмаа энэ монгол хэлний үгийн сангаас их цөөн үг ашиглаж яриад ах шиг байна. Тэгээд энэ үгсийн сангаа баяжуулахын тулд бол одоо ялангуяа манай хүүхэд залуучууд биднээс доош буюу бол их ном их бага уншиж байна. Одоо ер нь дөнгөж их сургуульд ирж байгаа хүүхдүүдээс асуухад бол баг ном уншдаггүй гэж одоо хэлээд байна. Тэгэхээр энэ ном уншдаг, уншихгүй бол хүний үгийн сан баяжиж энэ тэр хэлээр дамжуулж байгаа мэдлэг ухааныг бид нар ойлгож чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар Субашидж байдаг юм уу, 32 модон хүний үлгэрч байдаг юм уу, тэгэл одоо наашнал Монголын нуус тавчаа, тэгэл одоо бүр наашнал одоо Кингуан, Төдөгван арманыг одоо Дамбуган арманыг, Эрдэнэгуан арманыг, Тавсрангуан яруу найргийг уншихгүй бол бид нар үгийн сан баяжихгүй учраас хэн нэгнийхээ яриаг ойлгохгүй болно шүү дээ. Энийн дээр би жаахан эмзэглэдэг. Одоо соёл энэ нэгдээ сургуулиудад ирж байгаа оюутнууд бол ялангуяа энэ соёл урлагийн салбарт ирж байгаа оюутнууд бол тийм дуулдаг, хөгжимддөг, үжиглдэг авьяасан дээр илүү их тийм ачаал бүгдлөгөө тэр талаараа өөрийгөө хөгжүүлсэн. Тэгээ сургууль нь ерөнхий боловсролын сургууль нь ч гэсэн одоо тэгээд энэ зурагчдын дунд зохион байгуулдаг янз бүрийн уралдаан наадам, урлаг соёлын ажилд нөгөө хүүхдүүдэд явуулаад тэгээд тэр нөгөө ерөнхий эрдмийн одоо уран зохиол, түүх, монгол хэл, темийн хичээлүүдийн дөнгөн одоо манай хүүхд авьяастай сургуулийн нэр хүнд болдог ч гэдэг юм уу яадгийн
тийм их тэр нэг хөнгөн хумгааж юм аягаар гаргаал ингээд яваад ингээд ирэхээр соёл урлагийн салбарт бол нэг тийм монгол хэлний баялаг муутай ном сонин уншсан юм зөөтэй ийм хүмүүс орж ирээд ах шиг бол анзаардаг. Энэ бол нийгмийн соён гэгэрүүлэх, урлаг өөрөө нийгмийн соён гэгэрүүлэгч байх. Энэ соёл урлагийн салбарын хүн өөрөө нийгэмд одоо өв соёлоороо үлгэрлэн дуурайлагч байх. Тэр чанарт бол ямар нэг хэмжээгээр сүргээр нөлөөлж байгаа гэж байна. Тэгэхээр одоо чи өөрөө соёл урлагийн салбарын нийт сургуулийн захирлыг сууж байгаа хүн шүү дээ. Тэгээ тэрийгээ чи бодлого болгоод явах хэрэгтэй шүү дээ гэж хүн хэлэхэд байх л да. Гэхдээ энэ нийгмийн тогтолцоогоор бүтэн бүхнээр нь ингэж авч үзэхгүй бол нэг хүн ингэж бодоод нэжгээд ажил хийх бол бүхэл бүтэн нэг үе үеэр гарч байгаа тэр залуучуудын боловсрал тэр юмд бол нөлөөлөх үр нөлөө үзүүлэх юм бол арга байхгүйтэй адилхан л да. Тийм болохоор энэ улс орны боловсролын салбар тэр чигээрээ энэ одоо энэ яг энэ Монгол хүнийг монгол хүн болгож төлөвшүүлэхэд ялангуяа монгол хэлтэй хүн болгож төлөвшүүлэхэд монгол хэлтэй болчвол монгол сэтгэлгээтэй хүн бол үрдэж төлөвшөхэд нь шатндаа яаж анхаарах юм бэ? Ямар ном тохиомол кинод одоо үзүүлэх хэрэгтэй юм бэ? Уншуулах хэрэгтэй юм бэ гэдгийг л одоо бүр ингэж тогтоод тэр болгоноор л явмаар байна да. Харин тийм ээ тий. Одоо ингээл Лавсрангуйн яруу найргийг бичсэн яруу найргийг Лодод Омгон бичсэн тэр үйл ажиллагаатай онцгой очрлууд гэдэг тэр богино нэсэнүүдийг 2 үеийн дараа Монгол хүн ойлгохгүй болчих үедээ. Тэр далд явах дутагтай тэр санааг нь ойлгохгүй болчих үедээ. Тэгэл одоо Лавсран гэж нэг садист нөхөр байсан байна. Яхаараа одоо тэр улсынхаа тамгыг хайлтыг нэрийнхээ зэжин дотор хийгээд эхнэрээ хадаа тэрийг тамгаад хийж дотор нь хийж байгаа юм ингээл тэрний цаана хэлээд байгаа тэр нэг цаад санааг нь ойлгохгүй ингээл нэг тийм нөхөр байсан биш. Тэгэл яриа явдаг хүмүүс олж ирэх үед бас. Тэгэхээр одоо энэ монгол хэл гэдэг юмыг бол бид нар одоо би ч гэсэн бас ингээд монгол хэлний баялагаас ингээд шүүрдэл бодоход миний үгийн сан одоо ингээд дууны шүлэг ч юм уу ямарваа нэг юм ингээд бичээс аваад үг болдохгүй болчихдаг шүү дээ. Үг болдохгүй хаагаад болохгүй. Надад тэр хэлэх гээд байгаа санаагаа тэмдэглэж чадах үг миний үгийн сан дотор байхгүй. Тэр чинь монгол хэлний үгийн сан тийм үг байхгүй байгаа биш. Миний эзэмшсэн үгийн сан дотор байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэр монгол хэлний одоо үгийн сан доторх шүр сувдыг бол шүрдэж одоо эхлээгүй шахан байгаа л хүн бол таарад байгаа. Харин тийм ээ. Та ихтэйг байхаар ч одоо бидэн яанам бэ? Судлаач хүү ихтэйг тэр их датан зогсож хахад бид нар ч одоо бүр алсын алс байх нь шүү дээ. Ингээд бодохоор хаяа жоохон хаширмаар, гутармаар яана гэж чин зүрх сэтгэлдээсээ боддог. Гэхдээ яг нөгөө Сүхбаатар Жаншны хэлсэн хүн бүрийн хүчин зүтгэл нийгэмд хэрэгтэй гэдэг шиг нэгж хүн өөрөө л эмхрээд цэгцрээд нямбай чамбай хайгаад эхэлэх юм бол ер нь нэг хүнээс ч бүхэл бүтэн зүйл үүсэж бий болдгийм байна гэдгийг жоохон ухаарах гад хичээгээд тэгэл дороод ер нь хүмүүс хичээх нь зөв юм байна да. Гэхдээ яахаар байхгүй таны хэлснээр нэг тийм дагаад явах хараад явах Монгол гэсэн том бахархал ээжж тэр бүхэн улам ирчимжиж, ирчилж, итгэж, үнэмшиж явдгийм байна гэдгийг ер нь хараад байгаа. Тэгэхгүй болохоор хүний одоо бас хамгийн чухал үнэт зүйл юу гэвэл итгэл байгаа цагт түүндээ хүн үнэмшсэн хүн зүтгэл гараад зүтгэл нь үйлдэл болдог юм шиг байгаа юм. Тэгэхгүй би Монгол хүн штэ гэсэн мөртлөөсөө бахархаад байгаа тэр 13 дугаар зууны гэж яриад байгаа цойлсон хүмүүсийнх нь ард ямар зан чанар байсан бэ гэдгийг л ингээл тэмтэрхээр мэдрэхээр гаргаж ирээл май та нар эдгэр шиг байл гэхэл юм бол эрэгтэй хүүхдүүдтэй чилж өгөөл эмэгтэйдээ тэлж өгөөл бүгдөө ингээл гэгээр тухайн үед гэгэрсэн гэж яриад ах юм а одоо тэр нь зөв үү буруу юу нэлээд өндөр түвшинд хүрсэн хүмүүс болох юм байна гэж бодоод байгаа. Тэрнээс биш өөрөөсөө холдуулсан цагт бол ер нь бүх юм холдчихдаг юм байна. Тэгэхээр өөртөө нааж авчираад явна гэдгийг таны яриад дахиж сануул та. Боловсрал гэдэг нь бол ер нь гэгэрл юм билээ шүү дээ, тийм ээ. Гэгэрх, цагаарах. Одоо тэр нэг зүйлийг таны хэлдгээр бадралтчаад эргээгээ засаад ухаад хайгаад тэгээд үнэн мөнийг нь олж мэдэх гих мэтчлэн гэрэлх үрх юм шиг байгаа.
боловсрол гэдгийг би тэгж боддог шүү дээ. Одоо нээдэг боловсрол байдсан байна. Бас нэмдэг боловсрол байдсан байна гэж боддог. Боловсрол бол хүнийг дотроос нь нээж явах хэрэгтэй юм байна. Бас хүн дээр юм нэмж өгч явах хэрэгтэй юм байна. Тэгэхдээ тэр нээдэг чанарыг хөгжүүлээгүй хүн бол нэмсэн төдийгүй бол боловсралтай бас болдгүй юм байна. Өнөөдөр дипломтой, өндөр боловсралтай гэд байгаа боловч ёс зүйгүй байгаа хүмүүс бол нэмсэн боловсралтай хүмүүс болохоос биш нээгээгүй хүмүүс юм байна гэж би бол хувьдаа тэгж харж байгаа. Нээн гэдэг нь бол тэр хүний тэр дотор чанар байгаа, хүний сэтгэлийг хөгжүүлэх гэдэг, хүнийг одоо тарих оюуныг хөгжүүлэх гэдэг тэр хүнд өөрт нь байгаа чадамж юмыг хүн гэдэг утгаар нээгээд гаргаад ирэхээр надад ийм юм хэрэгтэй байгаа юм чинь миний хажуу талд байгаа дондог дуудам цэцгээд орж бас хэрэгтэй байгаа. Энэ хүмүүс бас ийм эрэлт хэрэгцээтэй хүмүүс байгаа учраас энэнд нь би туслах ёстой. Тус болохгүй махэд хор болж болохгүй гэж бодох юм бол бид нар нийгэмдэр ёс зүй дээргэн болоод ажиллаад амьдраад явж чадна. Ганцхан тэр нээгдээгүй буюу өөрийгөө таниагүй. Гэхдээ эдийн засгийн, хуулийн одоо юу гэдэг юм бэ? Янз бүрийн ингээд нэг юм өөр дээр ачаад ингээд шавцсан. Тэгээ тэрийгэ боловсралтай гэж үзчихсэн, мэдлэгтэй гэж үзчихсэн хүн бол өрөөлийг хүндэхгүй байгаагийн шалтгаан нь бол өөрийгөө хүндэлдэггүй тэл холбоотой юм шиг. Би тэгэхээр боловсрал гэдэг юмыг тэр гэгэрэл гэдэг юмыг хэрвээ боловсрал гэдэг юм гэгэрэл хүнийг хүргэдэг юм бол нээх тал нь давмгаа байх хэрэгтэй. Гэгэрэл гэдэг бол ер нь өөрийгөө дотор талаас нь нээгээл ингээд бий болж байгаа оюун санаа тэр сэтгэл зүрхийн хоёрын тийм цогц хөгжлийг хүлждэг хүний. Тэгэхээр өнөөдрийн боловсрал бас яг хаашаа яваад байгаа вэ гэж бодох юм бол яг энэс үүдээд тэр тал руу гэсэн бас бид нар юм ярьж бодож болох байхгүй юу. Өнөөдөр бид нар Монгол хүн болгоно гэдэг байгаагийн цаа тэр санаа дотор хүн болгоно гэдэг байгаагийн санаа дотор тэгвэл тэр цэцэрлэгийн өмнөх насны одоо сургуулийн өмнөх насны сургуулийн насны боловсрал дотор юу шингээж өгөх ёстой юм бэ гэхээр монголчуудыг монгол хүн болгож үндэстэн болгож бүрдүүлсэн тэр шашин шүтлэг тэр өв соёл тэр мэдлэг түүхийг тэр хүмүүст өгчээж өөрийнх нь тэр ген дотор хадгалагдаж байгаа өөрт нь тэр хадгалагдаж байгаа ижил кодтой юм тэргээр дамжуулж сэтэлжүүлж гаргаж ирчээж л тэр хүнд тэр юм таалагдаж сурын мэдээ гэдэг хандлага бий болж тэгээд тэргээр дамжиж ил тэр хүн монгол хүн болно шүү. Тийм биз? Тэгэхээр ижил одоо тэр өөртөө ижил юм уу өөрт нь таашаалтай өөрт нь дасан зохиц өөрт нь нийстэй юм гэх хүнд орлож тэргээр дамжуулж л өөрийгөө нээх байх та. Тэ? Харин дотор байгаа тэр их гений олон мэдээлэл тийм ээ. Яг таны хэлдгээр ижил мэдээлэлтэйгээ нэгдэж ажил тэр чинь нэгдэн улам цаашаа сонирхол нь төрнө шүү дээ тийм ээ. Тэгэхгүй ингээд хараад сэжилж штэ тэрийг ингээд хараад одоо ингээд нэг цагаан даван дээр ч юм уу эсгийн дээр ч юм уу нэг ингээд ноос ингээд ураад тараага тавьсан байх юм бол монгол хүүхэд магадгүй хинч заагаагүй байхад ямар нэгэн юм мод юм аваад тэрийг дээрээс нь ингээд саваадаад цогчиж мэдэх байхгүй юу. Тэгвэл Европ хүүхэд ихгүй шүү дээ. Энэ юу юм болоо гэж бодоод зогсож шүү дээ. Тэгэхээр тэр нэг монгол хүүхэд эрэгтэй хүүхэд хэн нэгэн үеийнгийн ч юм уу өөрөөс нь би томтой хүнтэй ч юм уу ингээд өрөөд барилдах гэдэг ингээд зогсож явах та. Тэр цаанаасаа мэхийгээд ямарваа нэгэн байдлаар хөл гартаа ноцтолтоод байгаа чинь тэр хүүхэд аав ээж нь зааж өгөөд багш нь зааж өгчөө тэр хүүхд тэр мэхийг хийх гээд байгаа юм биш шүү дээ. Тэр чинь яг тэр нөхцөлд ороод тэр харилцаанд оронгуудаа хөлнөөс нь барьж аваад өргөө цаатаатлах нь хөлөнд нь дэгээд тавихаар юм хүн унах юм байна гэж бодож байгаа шүү дээ. Тэр чинь генд байгаа мэдээлэл байхгүй. Яг тийм монгол хүний сэрэж өгсөн тэр нэг агуулгадаад байгаа юм сэрэж өгсөн тэр боловсрал тэр имийг л хүнд одоо өгч чадах юм бол тэгэл монгол хүн гэдэг өвөрмөц чин чанартайгаар боловсрал хүмүүжэл төлөвшөл гэгэрх байх та. Тэгээд монгол улс дүнд нь хөгжих байх та. Байх та гэдэг уулаас байгаа.
Цаашгаа уулаасаа явна. Тэгэхээр нөгөө авдран дотор их юм бэ тийм ээ. Уул нь бид нар гадаадын одоо инээ тэрэ гихгүйгээр өөрсдөд маань ингээд бүр бүх юм нь байгаад байна л да. Таны тэгэхээр Тийм, тэр тийм, тийм. оновчтой зөв зохион байгуулалттайгаар сургалтын систем байдаг снөө, цэцэрлэгийн систем байдаг снөө гаргаж ирээд хөтөлбөрөөр тавьчих юм бол бүх зүйлс ингээд хоршоод сайхан болчих. Тийм, тийм. Айлаас нэг ирээд хайгаад байх юм бид нар их багтай баха. Маш багтай. Одоо жишээ нь айлуудын хийгээд байгаа дэвшилттэй мундаг юм болгоныг бид нар бас өөрсдөө хийж чаддаг болох гэж бас чармаах хичээж зүтгэж цаг алдах бас хэрэггүй байгаа. Жишээлбэл бид нар одоо машин хийх гэж яах вэ? Гар утас хийх гэж яах вэ? Тэ? Харин тэр гар утасны тэр одоо нөгөө дотор програм болсон ч тэ одоо энэ IT инженерүүд Монгол соёл, Монгол мэдлэг тоглоом юу гэдгийг тэр мэтийнүүдийг одоо тэр програм зохиогоод яаж тэр утсан дотор оруулж хүүхдүүдтэй сурах, үзүүлэх, харуулах болцоо боломжийг болохгүй л гэж бодох болохоос ш тэр утсыг хийх гэж суух бол бид нар бол огт хэрэггүй шүү. Бид нар нэг могоо хийх гээд байх хэрэггүй. Ер нь бол бид нар хүүхдтэй нэг морь имэйлээд унаад сургаад морьтой харилцаа сурах нь бол бас хэрэгтэй баг. Ягаад гэвэл тэргээр тэр харилцаа дотор орсноор бол тэр хүний одоо нэг тээгдэж байгаа тэр нэг юм сэтэрч одоо түрүүний ярьсан юм бий болж тэгээд тэрэн дундаасаа өөрийгөө олж харж тэгээд тэр нэг нийгэм тасан зохицож ажиллаж амьдрах бусдын хайрлах арга ухаанаа олж ингэхэл юм шиг баг. Бид нар бэлгийн одоо дорны ардтан юм учраас бид нар бол нэг тийм тэр тал руугаа илүү хөгжүүлэх хэрэгтэй юм шиг баг. Тэгээд аргын талын юмнуудыг бол зөв зохистойгоор эдэлж хэрэгжилж сурах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр энэ дээр нөгөө хослох гэж юм гараад ирж байгаа тий. Тэгэхээр нөгөө уламжлалгүй шинжилэл гэж байдгүй гэд өвөг дэс бүгдөрөө л хийлдэг. Тэгэхээр уламжлал гэж хэлээд байгаа энэ хідэн аваа гიშгэн дунд хамаг бүхэн гүн ухаан, буддын ухаан, за тэр сор болсон бүх бүтээлүүд бүх зүйлсийг уламжлал гэдэг зүйл багтаачаад ах шиг байгаа юм. Тэгэхээр тэр дундаас гаргаж ирээд ямарваа нэгэн зүйл чинь гүн ухаангүй хөгжихгүй юм байна шүү дээ. Тэгэхээр Монголын тэр эрт дээр үеийн гүн ухаантнуудыг хилээд тавьчихсан байгаа үгэн дунд л бидний амь оршоод байгаа юм байна, агуулга байгаад байгаа юм байна. Нөгөө одоогийнхоор бол их наандаж авчраа тавих юм бол нөгөө хүн чанар гээд байгаа зүйлүүд маань бүгдөө тэр уламжлал дотор ч бүр охиороо шимээрээ цогц байдлаар байгаа юм байна гэдгийг цаг өнгөрөх тусмал илүү их мэдэрч байна да. Ер нь бол нөгөө тодорхой цаг үед хэрэгтэй. Тэгээд дараагийн цаг үед хэрэггүй юм уу бас байдаг баг л та. Яг энэ агуулгаар бодох юм бол өв соёл болгон бүгднгийн ингээд тэгээ хадгалаад явах шаардлагагүй бас байх л та. Тухайн цаг үед ингээд байж байгаа цаг үетэйгээ ингээд улираад оддог. Тэр цаг үед нь таарсан соёл хэрэглээ бол байдаг. Өнөөдрийн хүртэл ингээд байгаад уламжлагдаад байна гэдэг чинь л энэ гээж болохгүй зүйл юм байж тээ гэдгийг нэг илэрж байгаа шийд чанар нөхгүй. Өнөөгөөс ахгуулаад өнөөдрийн хүртэл монголчууд мал аж ахуй гэдэг юмыг гээгээгүй л байхыг бодоход энэ соёл ахуй ажил хөдөлмөр гээгдээгүй л байхыг бодоход энэ бол бид нар хизээж гээж болохгүй соёл гэсэн санаа хүн байхгүй юу. Энэ дотор бид нар зөндөө олон юмыг гээгээд мартцсан шүү дээ. Ер нь бол бид нар мэдэхгүй шүү дээ. Юу гээгдээд юу бидний үед ирээгүй бид нар бас хэлж мэдэхгүй шүү. Зөндөө юм гээгдсэн байгаа. Зөндөө юм орцсон байгаа. Тэгээд одоо жишээлбэл биний одоо нэг уншиж байгаа номоороо бодоход энэ тургууд чинь бол эхэндээ энэ одоо ууланд суугаад тэгээд нэрэн улс гэдэг улс тодорхойхаа эхэн дээр энэ тургуудын өвөг дээцийг ашина тур гэдэг юг ууланд аваачаал тэгээд тэднийг тийм төмрийн хөдөр олдворлдог тэр тал чанарын өөрсдийн нэг аж ахуйдаа нэмэр болох зорилгоор аваачаал тэгээд тэр нэг хэсэг баахан төмрийн хөдөр олдворлоод үйлдвэрлэл зэр зэвсэг хийгдэг тэр ойролцоо байгаа 30 гаруй улс оронд төмрийн хөдөр нийлүүлдэг тийм улс байснаа л буцаад түүхийн төвцөнд ингээ гараад хүчрэгжээд гараад ирэхээр яг л нөгөө өмнөх Монгол дуудахтан Монгол одоо язгууртай бусад ард түмнийхээ нэг адилхан мал аж ахуйруу ороод явсан байгаа байхгүй. Тэгээд тэр яг хөгжлийг
одоо бүр оргилд хүрэх үедээ бол бусад улс үндэстнүүд бусад нөгөө Монгол улснуудтайгаа адилхан л мал аж ахуй эрхэлдэг. Одоо малыг үйлдвэрийг сайжруулдаг тийм одоо улс болоод төлөвшчихсэн байсан баг. Тэгэхээр л энэ мал аж ахуй гэдэг юм бол энэ нүүдлийн мал аж ахуй гэдэг юм бол монголчуудын үеийн үед гээж болохгүй, хайж болохгүй, орхиж болохгүй ийм зүйл юм шиг байна. Мэдснээ хуваалцах нь мэрэгэн Монголын ёсоо хөө гэдэг шиг өөрийнхөө сэтгэл зүрх тархинд байгаа энэ сайхан олж мэдж таниж мэдсэн бүх зүйлээсээ бидэнд хуваалцсанд танд маш их талархаж байгаагаа олон хүмүүсийн өмнөөс илэрхийлэхэд таатай байна. Тэгээ гүмөр хөөрөлдөөний маань нэг хоёр уламжлалт асуулт байдгийн. Тэгээ би таныг хэрхэн хариулах вэ гэж тэсэн ядаг хүлээж байна. Нэг нь болохоор та бол одоо ингээд буддын шашин за энгийн бид нарыг болоход олон салбар руу орж судлаж уншиж мэдж өөрийнхөө тэр нарийн ширийн мэдрэмжүүдийг мэдсэн хүний хувьд хайр гэж юу юм бэ? Хайр гэж юу юм бэ? Даваасрээ судлаач хүнийхээ үднээс за олон өнгөн дундаас хайр гэдгийг тодорхойлооч. Өөрийнхөө хідээч гэвэл та юу гэж илэрхийлэх вэ? Өнөөдөр хайр гэдэг зүйлийг өндөрлөгтөн их агуулгыг нь бол ядууруулсан гэж ойлгодог. Зүгээр ийм хүмүүсийн дунд байдаг зүйл шиг зөвхөн эцэг их өр хүүхдэд хайрлаж байгаа тэр орчинд байдаг юм шиг ойлгочихсон юм болоо гэж би бас заримдаа боддог. Тэгээ хайрыг бол би төгөөмөл байж чадах, өгөөмөр байж чадах, энэрэнгүй байж чадах, хүн болгонд амар молон ачааргалыг өгч чадах тийм сэтгэлийн төлөв байдлыг л хайр гэж боддог. Мэдээж энэ бол өндөрлөгтөн хүн байхын, сэтгэлтэй хүн байхын, төрлөختөн байхын үндсэн мөн чанар нь энэ хайр гэдэг дотор л байна. Бид нар энэ хайрыг явцруулах юм бол үнээл байна. Өргөн дэлгэр агуулгаар нь ингэж ойлгож чадах юм бол би хүний ханж байж чадна, хүний аав ээж байж чадна, хүний найз нөхөрч байж чадна, хүнч байж чадна. Хүүч байж чадна, охинч байж чадна. Ямар сайхан юм бэ? Нилээ нэг одоо Монголын сор гэж болох хүн яг тань шиг хэлжсэн. Хитрхи явцсан болчиход байгаа. Тэгээд эхнэрээ чарлаж чадхаа байсан, өр хүүхдээ чарлаж чадхаа байсан, хань ижлээ чарлаж чадхаа байсан. Ерөөсөд бүх зүйлийг хайрлаж чадхаа байсан. Гэтэл тэр чинь монголчууд бол амьттай, амьгүй бүх зүйлийг ингэж дэлгэр бүр ивэл хайр, инрэл, нэгүсэл гэдэг энэ олон зааг ялгаанууд чинь бүгдөө хайрын юунууд юм шүү дээ. Гэрэл гээгээ цацрагууд юм шүү дээ гэж. Тэгэхээр энийг хоёрынтаа сонсож танаас ингэж баттган авч байгаадаа үнэхээр их талархаж байна. Гэтэ эрийг хөрөлдөөнийг сонсох хүмүүс ч гэсэн нэрээ тийм биш дээ гэд дахиж баталгаажуулж аваад тэгээд ингээд ойлгочихсон зүйл маань илрээд нөгөө амьдрал дээр хэрэглээ болоод үйлдэл болоод ирэхээр их өөр үйд юм байлээ. Тэгэхээр тэр сайхан зүйлийг дахиж ойлгуулсан гэлаа да. Дараагийнх нь уламжлалт асуулт болохоор одоо цагийн гайхамшигыг та юу гэж боддөг вэ? Яг одоо цагийн гайхамшиг гэж юу юм болоо гэж танаас хүн сонирчрах асуувал та юу гэж хариулах вэ? Ер нь одоо цаг гэдэг өөрөө байгаа тэр яриад гайхамшиг байна. Одоо цаг өөрөө ягаад гэвэл энэ бүх боломж надад байгаа. Бүх боломжийг ашиглаж хэрэглэж бүтээж чадах ийм нөхцөл ийм цаг хугацаанд намайг байлгаж байгаа энэ зүйл өөрөө тэр яриа гайхамшигтай. Өнгөрсөнд байгаа гайхамшигтай сайхан зүйлсийг ингээ бид нар өнөөдөр бол хитрхийх тэрүүнийг ингээл дурсаал, багтаал, тийм байж үлээ, юм байж үлээ гэж нэг хэсэг нь баярлал, эсвэл нэг хэсэг нь сэтгэл санаагаар унаал. Тэгээд одоо цагаа бас төдийлөнсөө ойлгохгүй, мэдрэхгүй, үр ачаа холбогдлын гаргах чадахгүй өнгөрөөд ах шиг байгаа. Яг одоо цаг гэдэг юм аа хүн үнэлж чадах юм бол өрөөж гайхамшигыг бүтээж чадна, өрөөж гайхамшиг болж чадна. Одоо цаг ер нь Жансан нуруугаа гээл одоо энэ хингуй оройхоогоо энтер гэдэг энэ том бидний үеийн сэтгэгчд бол ер нь одоо цаг л байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. Ер нь хүнд одоо цаг л байгаа. Хэрвээ хүн гэдэг гайхамшиг юм бол энэ орон ертөнц гайхамшиг юм бол
Тэр тэгвэл тэр одоо цаг гэдэг юмны яг одоо байгаа энэ мөч хорон дотор л тэр агуулгадж байгаа учраас л одоо өнөөдөр шинжлэх ухааны техник хөгжөөд урд урдны хүмүүсүүдийг бодох юм бол өнөөгийн хүмүүс маш их гайхамшигтай давуу талууд бий болоод байгаа ч гэлээ гэсэн яг чанар агуулгаар нь бодох юм бол би бас л энэ дээр жаахан өөр бодолтой л байдаг. Өнөөдөр бол өнөөдрийн хүн тэр язгуур гайхамшигтай тэр юм зүйлээ хадгалж авч үлдээ гэж бодох юм бол өнөөдрийн энэ өсрөнгөө хөгжөөд байгаа технологи энэ материалыг юмнаас татгалзаж ижил тэр гайхамшиг гэдэг юм бүгдэж. Тэгэхдээ татгалзахтаа бас хэмжээтэй тэр чинь бас тийм ээ. Одоо өнөөдрөөрөө одоодоо байж чадахын тулд бол өнөөдрийн байгаа ямиг зүү зөхтэй хэрэгж сорж чадчихжээ л одоо цагийн гайхамшиг гарах байна л та. Баярлалаа. Гэж бодмоор юм байж тээ. Одоо тэр яриаг сонссон хүмүүс, одоо миний яриаг сонссон хүмүүс тэгээ мэдээж авахгүй гэх ухаанаар хандах нь мэдээж. Энэ бол нэг л хүний ухаар, нэг л хүний ойлголт. Эдгээр би олон салбар руу орж олон хүнээс янз бүрийн сонссон ч гэсэн тэр олон салбар руу орохороо сайн болно гэж бас байхгүй. Дуулсан мэдсэн юм л олонтой болж байгаа давуу тал байгаа боловч харин нөгөө талаар нь бодвол их олон юм дотор самуурсан хүн би байж ч бас магадгүй. Тийм учраас энэ миний бид хоёрын өнөөдөр ярьсан юмыг авахгүй гэх ухаанаар шүүж тунгаах хаа манай сонсогчдод манай ард юм ухаантай юм чинь дээ гэж л гол найдаж. Тэгээд хүнд хэрэгтэй нэг ч болохнаа санаа хэлсэн байгаасаа бид хоёрын ярианд донд өрнсөн нөөс нэг ч болохноо нэг ач хэрэгтэй юм тусгаж аваад амьдралдаа хэрэглээд оюун бодлон зүрх сэтгэл нь ахуй амьдрал нь сайн болоход тэр бидний ярьсан бас тус болоосаа л гэж ингэж л бодож байна тэгээд. Тэгэлгүй яах вэ? Баярлалаа. Иргэн тойрон бид нарыг хүрээлж байгаа хүмүүс дандаа мэрэгэн ард байгаа. Дотоод зүрх сэтгэл гэдэг зүйл нь асар өндөр бэлгүүн авьяас нь даруухаан л байдаг болохоос ш тэр дотроо бүр ингэж халигж салгиж байдаг үгийг утга агуулгыг мөн чанараар нь жинлэж сууж идэг тийм ухаанхамсартай мэрэгэн хүмүүс та битэрийг толдоо үзхийн тэгээд толдоо үзэх хүмүүсийг маань хүндлэж ийм сайхан одоо үг өгүүлбэр хайрлсанд баярлалаа. Тэгэхээр судлаачид бөгөөд энэ оюун санааны за ирээдүйдээ ингэж тодорхой хүмүүст хүрээний бүх хүмүүст ингэж нөлөөлж байгаа хүмүүсийг болохоор зүгээр ингэж бодогдоод байдгийн. Оюун санааны, оюун ухааны, ой санамжны инженерүүд юм шиг байгаа та хэд маань. Ялангуяа соёл урлаг гэж ингэж хэлж байгаа бүр энэ амин зүйлийг барьж яваа хүмүүс бүр маш нарийн өндөр түвшний инженерүүд юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ хүү инженерийнхээ ажлыг одоо улам цаашд нь сайн хийгээд иргэд бид нартай ах шим болсон бүтээлүүдээ тойрож гаргаарай гэж олон хүмүүсийн өмнөөс танд хүсэж чинь. Тэгээд хамгийн үнэтэй цагаас сэтгэл итгэл бүх зүйлээ дэвсээд охиныхоо төрсөн энэ сайхан өдөр хүрэлцэж ирж оролцсон танд маш их баярлалаа. Би энэ олон ярианд донд сэтгэл хөдлсөн энэ олон агуулгын донд орхигдуулсан зүйл байж магадгүй юм. Тэгэхээр эрхий дараад энэ л хамгийн чухал шүү. Энийг хідүүлээ бас бүгдөөрөө цөмөөрөө цулаараа мэджээвэл их зүгээр юм шүү гэж одоо хэлэх өнгө байвал таныг хэлээ. Тэгээд хоёлаа хөрөлтөөнө жаргаая. За баярлалаа. Таны бас урам өгсөн үг бас хүн чинь нөгөө багтаал дуртай амьтан шүү дээ. Тийм болохоор чихэнд бол сайхан сонсогдож байна. Гэхдээ одоо тэгээд аль чадхаараа мэрэж хичээ зүтгэж яваа. Цаашдаа ч гэсэн л одоо энэс илүү ямиг бүтэхийнсэн, энэс илүү ямиг мэдхийнсэн гэж л ингэж мэрийн. Тэгээд одоо энэ зам зуртаа зөвлөсөн мэдсэн юмнасаа ингээ бас өдөө хаваалцах болцоо боломжийг олгож өгсөнд бас танд их баярлалаа. Тэгээ ер нь одоо бид нэг нэгэндээ сайхан үг хэлж нэгнийхээ олд амжилтаар бахархаж өнөөдөр харан даруйга бусдыг буруутгаж муу хэлэхгүйгээр юмыг ултай суурьтай бодож тунгаагаад тэгээ ялангуяа хүндэлдэг бишигдэг энэ зүйлс рүүгээ аль болох муу мохыг хэлэхгүй байж ингэжээж бид нар бол өсөж хөгжих дэвжих ёстой юм байна гэж ингэж ойлгогдож байгаа. Ялангуяа энэ захим ертөнцид бол бид нар хэтэрхий их одоо өдөөлөг ч юм уу хэтэрхий их хар бараа юм дотор ингэж яваад ах шиг санагддаг. Тэгэл энэ төрөө уулсаа дандаа л болж өгөхгүйгээр хэлээл дандаа л нэг юм болж өгөхгүйрөө
тонгоогоол яриад ингээд ахаар бол тэр энергиэр тэр юмар ингээд бидний бас нийгмийн амьдралд ороод байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор Монгол хүн болгон амны бэлгээ боддог, сайн сайхныг боддог. Тэр их үгийнхээ эрчим хүчээр улс орноо онныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чаддаг. Ийм байгаасай л гэж бодож байна. Тэгээд бэлгтэй сайхан үгийг хэлж бусдынхаа одоо амжилт бүтээлээр бахархаж ингэж мөр зэрэгцэж нэг дор ажиллаж амьдарч амар сайхан гайтай таатай байцгаая л гэж хэлмээр байна. Зөв бэлгтэй үг бол зөв үйл, зөв ирээдүй, зөв орчныг бий болгож танд бидэнд ажралыг авчирна шүү, амараа болгоод авчирна шүү гэдгийг л сайн өөр болж байгаасай л гэж бодож байна. Амны бэлгээс аштын бэлэг тийм ээ. Өвөг дэцтэйгэд хилээд үлдчихжээ. Олны үг далаа ширгэн гэдээ бас айхтар үг байдаг. Тэгэхээр олон давтагдаад ирэхээр л тэр зүйл чинь одоо таталцлынхаа хуулиар одоо хүн бүхэн ярьдаг болчихчтэй тэрийг ингээд дуудчихдаг юм шиг байгаа юм. Тэрийг мэдээд байгаа мөртлөө сайн хэрэгжүүлээрэ гэж юм сануулсанд маш их баярлалаа. Тэгээд таныхаа хийж бүтээж байгаа сансан зорьсон бүх ажилд нь хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд нүүр номороо уулзаж таны хийж байгаа бүтээж байгаа сайн сайхан зүйлсүүдийг харж суухны сайхан байдаг шүү. Тэгээд ажилд нь дахин амжилт хүсье. Сайхан амраарай. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн сайн сайхныг хүсье. Сайхан амраарай, баяртай. За баярлалаа. Баяртай. За.